За амгалан дөрнөө бүгдэнд нь сайхан орой мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлээ хамтдаа сэтгэлгээний хайрцагт орсон гэдгээ яаж мэдэх вэ? Тэгээд нийгэмд ер нь бид нар ямар сэтгэлгээний хайрцагт орсон байдаг вэ? За тэр хайрцагнаас өөрийгөө гаргахын тулд яах хэрэгтэй вэ гэдэг талаар үзье. За юу вэ гэхээр нийгэмд ийм 3 төрлийн сэтгэлгээний хайрцагт эмэгтэйчүүд байгаад байна. Ирчүүдчтэй байгаад байна. За тэр нь юу вэ гэхээр мэдээж энэ нийгмийг авч явахын тулд хэсэг бүлэг, ажилчин анги, бизнес анги тий. Тэгээд дээрэс нь гэртээ суудаг, гэрийг хариуцдаг хүн гэдэг нэг юм 3 төрлийн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр эмэгтэйчүүдийн форумд оролцоод ирлээ. За тэнд бас эмэгтэйчүүдийн төлөөллөлтөд уулзаад ирлээ. Тэнд эмэгтэйчүүдийн форумд ямар хүмүүс ирсэн бэ гэхээр гэртээ суудаг, гэхдээ гэрээсээ орлоготой болохыг хүсэж байгаа эмэгтэйчүүд цугласан. За тэгээд давуу тал болоод гэртээ суудаг ээжийн давуу тал болоод сул тал нөөц боломж юу вэ гэдгийг би бас энд яриад өгч гэж бодоод яагаад гэвэл өнөөдөр форум дээр те бүгдийг нь яаж өгөх боломж байгаагүй. Тэгээ магадгүй тэр формаас нааш орж ирсэн хүмүүс бас сонсоод энд бас Facebook найзууд маань сонсох юм бол нэрээ би энд хайрцаг байгаа юм биш үү гэдэг тийм сэтлийг аваасаа гэсэн үгнээс ярьж байна. За нөгөөх нь болохоор бизнес эмэгтэйчүүдийг бас юун дээр алдаад идэв вэ? Бизнес хийдэг. Одоо MLM бизнес ч юм уу эсвэл одоо өөрийн лангуутай хүн ч байсан те. Ингээд жижиг бизнес эрхэлдэг хүмүүсийн гаргаад идэг алдаа юу вэ? Нөгөөх нь болохоор ажил хийдэг те. Яг юм төрийн албанд ажилладаг хүмүүсийн ямар хайрцагт орсон байгаа вэ гэдгийг ингээд ярих гад дээрэс нь энэ дээр давуу тал сул тал гэдэг зүйлийг харахгүй байгаа тий. Одоо SWOT шинжилгээ гэж яриад байдаг. Тэгээд тэр зүйлээс гадна юун дээр алдаад байгаа вэ гэдэг талаар яаж вэ гэж бодлоо. Яа тэгвэл ингээд өнөөдөр хүмүүсийн илтгэлүүдийг сонсоод маш олон зүйл суралцахаас гадна тэнд танхим сууж байгаа хүмүүсийн мэдрэмжүүдийг ажигласан л та. Тэгээд нэгдүгээрт нь гэртээ суудаг ээжийг яриа гэж бодож байна. Гэртээ суудаг ээжийн төлөөлөл. Би ч тэг гэртээ суудаг ээжийн төлөөлөл. Яг үүндээ одоо миний хийгээд байгаа зүйл гэртээ суудаг гэхэд хэцүү. Гэртээ суудаг ээж 7 жил гэртээ ингээд байгаа хэрнээ олон улсын бизнес хэрхэн авч явдаг вэ тий. Тэгэхэд бид нар бизнес гэдэг ойлголтыг юуд ойлгоцсон бэ тий гэдэг талаар ингээд ярих гад ороод ирсэн. Тэгээ Монголд ялангуяа бид нар бизнес маань яг жинхэнэ утгаараа явагддаггүй. Өөрөөр хэлбэл сэтгэлгээ нь бизнесийн туршлагагүй мөртлөө зүгээр ингээд хичээд зүтгээд хасахтай яваад идэг бизнес үзэндээ идэг. Жижиг бизнес эрхэлж байгаа хасахтай ирээдүйн орлогоосоо илүү ийм дампуурлалд орсон, санхүүгийн асуудалд орсон тийм бизнесүүдтэй ажиллаж үзчихсэн менторинг хийгээд ингээд явж хахад тэгэхээр би энэ дээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр нэг юм хэсэг ингээд 2 бүлэг 3 бүлэг ингээд хуваагдчих байхгүй хүмүүс. Нэгдүгээр нь гэртээ суудаг ээж нар гэдэг нийгмийг авч явж байгаа хүмүүс байгаад байгаа. Нийгмийг авч явж байгаа мэдээж Монгол улсын ирээдүйг ингээд бэлдэж өгöd байгаа хүмүүс байгаа. Тэдний давуу тал юу вэ гэдгийг бас ингээд олж харахгүй байна. Тэ? За гэртээ суудаг ээжийн давуу тал болохоор өөрийнхөө цагийг өөртөө зориулах бүрэн боломжтой, хувь хүний хөгжлөлөө дээшлүүлэх боломжтой, онлайнаар суралцах боломжтой, гэрээсээ бизнес эрхлэх боломжтой байгаа байхгүй. Гэрээсээ бизнес эрхлэх бүрэн боломжтой. Тэгээ энэ нь мэдээж сэтгэлгээгээ хөрөнгө оруулах. Тэ энэ сэтгэлгээндээ хөрөнгө оруулж иж тэр бизнес ухаан гэдэг зүйлийг ойлгож иж гэрээсээ хийдэг болсон зүйл. Тэгэхээр дэлхийд хамгийн ухаалаг бизнес юу вэ гэж асуух юм бол хамгийн смарт ингээ бизнесийн томьёогоор юу байдаг вэ гэхээр хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг авчирж байгаа бизнесийг энэ олон жил явж байгаа энэ 5 жилээс дээш болсон бизнесийг энэ бол өөрөөгөө явах чадвартай тий ийм бизнес юм байна гэж үздэг тий. Тэгэхээр нэг зүйлийг ингээ мартчихдаг гэсэн үг байхгүй. Гэлалаа. Гэртээ суудаг ээж нарын хувьд болохоор одоо хэдэн жилийн турш өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг мартцсан. Тэгээ дээрэс нь өөрийнхөө ямар чадвар дээр ажиллах вэ? Энэ би ур чадвар дээр ажиллах. Хэдийгээр ингээ бид нар ингэж өөрийгөө голоод идэх л да хүүхэд харж байгаа үйл явцтэй. Энэ дээр багаар ажиллах ур чадвар, менежмент хийх ур чадвар тий. Тэгээд манлайлах ур чадвар гэдэг зүйлийг гэртээ суралцсан байгаа анзаардаг. Өнөөдөр олон хүүхэдтэй ээжүүд энийг цагаа яаж удирдах байгаа вэ гэдгийг өөрөө ингээд сурцсан байгаа. Аргынхаа үн цэнийг ойлгодог. Одоо 9-10 жил хувийн хөгжлөөр сурцсан ч байна уу те гэртээ сууж байгаа хугацаанд зөндөө ном уншсан ч байна уу зөндөө гой мэдлэгтэй болсон хүн болгонд ингээд чадах чанараарээ амьдралдаа гэлалаа амьдралдаа хийж байгаа нэг юм юу байдаг байхгүй
одоо амьдралын ухаан гэж нэг зүйлийг олоод авсан байт юм байна л да. Өөрөөр хэлбэл амьдралд ингээд сорилтууд ирлээ те өвчин зовлон ч юм уу эсвэл бизнес дампуурах ч юм эсвэл гэр бүлийн салалт ч юм уу эндээс бид нар ингээд эсвэл өөрийнхөө амьдралд төгссөн зүйлээ татаж авдаг ч юм уу те. Тэгээ тийм зүйлийг яагаад тохиолдсон гэдэг шалтгааныг нь ойлгохгүй. Тэгээ дээрэс нь тэр зүйлийн ард гарсан сэтгэл зүйн ямар техник хэрэглээд гарцсан бэ? Тэ? Яаж өөрөө өөртөө тэр боломжийг татцсан бэ гэдгийг өөрөө өөртөө тайлбарлаж унших мэдлэг байдгүй юм л да. Юу вэ гэхээр зөвхөн хүн чинь өөрөө нийгмийн амьд учраас нийгмээс өөрийгөө тусгаарлаад тэгээд ингээд өөрийгөө голоод эхэлдэг. Тэр зүйлээсээ болоод өөртөө байгаа нөөц боломж өнөөдөр хүртэл сурсан одоо тэр мэдлэг мэдрэмж гэдэг тэр зүйлээсээ үн цэнийг олж харж чаддаггүй. Өөрөөр хэлбэл бид нар ингээд их санаа хүн ингээд амьдраад байгаа хэрнээ амьдралын ухаанаас судалдаггүй амт юм байна л да. Юу вэ гэхээр нэг мэрэгжлийг судлаад идэг. Мэрэгжил судалсан хүнийг мондог гэж бодоод идэг. Гэтэл маш олон мэрэгжилтэй эмч цагдаа сэтгэл зүйч юу гэдэг нь те эсвэл бизнесмен тийм хүмүүс бүгдээрээ гэр бүлтэй асуудалтай л идэг шүү дээ. Мэрэгжлийн ажил дээр үнэхээр сайн байдаг хэрнээ гэр бүл дээр яхаа мэддэггүй. Тэгээ амжилт одоо энэ амьдралд ирж байгаа сорилтон дээр яаж одоо өөрийгөө удирдах гарах уу, гэр бүлийнхнийгээ удирдах тэр сорилт бэрхшээлийг хэрхэн давах вэ гэдэг. Тийм амьдралын ухаан гэдэг зүйлийг болохоор одоо лайф коучинг гэж салбар те ингээд судлаад мэдлэгээр нь судлаад ингээд цаашаа хэлээд өгч байна. Тэрнээс гадна ингээд гэр бүл дээр те би гэртээ суудаг ээж нарыг гэрийн менежер гэж хэлээд байгаа байхгүй. Гэрийн менежер гэдэг нь болохоор гэрт болж байгаа сэтгэл зүйн асуудал, гэр бүлд болж байгаа зан чанарын асуудал те. Энэ асуудлуудыг шийдэж чадах менеж хийж байгаа, тэгээ удирдах байгаа тэр эмэгтэй буцаад нийгэмд манлайлж чаддаг байхгүй. Өнөөдөр хамгийн хэцүү нь штэ гэртээ очруулах. Маш олон мундаг хүмүүс нийгэмд ингээ яриа явж байгаа. Гэхдээ гэртээ л очрол олдоггүй. Бүр ингээ 20 жил сэтгэл зүйч хийсэн байна уу, 30 жил хийсэн байна уу те. Ингээ өөрөөсөө эхлэегүй байгаа. Өөрийнхөө одоо төрлөх гэр бүлээс эхлэегүй. За үүсмэл гэр бүл дээр ажиллаагүй хүн нийгэмлөө ингээ юм яриад яваад идэг. Яриад яваад өөрийгөө засаагүй юм гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр гэртээ суудаг ээж уул яг энэ цаг хугацаагаа өөртөө ажиллаад тий гэр бүлтэйгээ ажиллаад тэгээд тэр одоо ингэж бодоод байгаа компанид бизнес хийдэг эмэгтэй бүх ур чадварыг эзэмшсэн юм шиг болгоод идэг үгүй. Яг үүндээ энэ бизнес дээр хэрэг болдог бүх чадваруудыг гэртээ сууж байгаа хүн сурдаг юм. Өөрөө тэр үн цэнийг анзаарахгүй байгаа болохоос шүү дээ. Тэр чадварыг ажиглахгүй байгаа болохоос шүү. Нэг гэрээ зэгцэлсэн эмэгтэй бол ямар ч бизнестэй очиод ингэж зэгцэлж чадах. Тэгээ оюун санаа тэрний зэгцээ. Тэр нь зүгээр ингээд гэртээ хохирох сэтгэлээ суугаад тахтлаар яриг байхгүй. Гэртээ зүгээр ингээд би гэртээ суусан би тэгсэн гэл ингээд байх аргагүй. Тийм. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр гэртээ суудаг хүмүүс өөрийгөө гэртээ суудаг би ингээд өөртөө итгэлгүй байна гэдэг мэдрэмжийг харахаасаа илүү би өөртөө цагаа зориулдаг удирдах чадах үс юм эмхтэй нийгмийн одоо энэ хархны тойрог гэдэг зүйлээс гараад өөртөө нэг зогсоод өөртөө ярилцах тийм хугацаа авахгүй. Хугацаа тэгээ энэ дээр хөгжүүлж чадах юм бол үнэхээр ингээд дэлхийд хүртэл нөлөөлж болоод байна гэд хэлээд нь шүү дээ. Дэлхийд нөлөөлөх боломжтой. Энэ чадварыг мэдээж хүн чадвар суралц. Энэ цаг хугацаанд чи чадвар суралцахад маш олон зүйлийг тэгээд гэртээ суудаг эмэгтэй бол эго маш их дарагдсан байдаг. Эгон дарагдсан, хөрсөн дээрээ бууцсан, амьдралын ухаан нэлээ ингээд суралцсан. Аль зүйлд ингээд төвчээртэй хандах энэ зүйлийг ингээд харсан байдаг. Илүү одоо өөрийнхөө үн цэнийг л олж харж чадахгүй байгаа болохоос биш гэртээ суудаг эмэгтэйг шавхах юм бол амьдралаас нь сурсан зүйлээс маш олон зүйлийг ингээд гаргаж ирэх боломжтой үн цэнийг. Харин бизнес эмэгтэйчүүдийн нэг сул тал байгаад байна. Биелний бизнес хийдэг, биелний мөнгө олдог, өөртөө ажиллаагүй. Тэгээд нэг юм эго өндөртэй. Эго өндөр гэдэг нь болохоор би их мундаг бизнес эмэгтэй баг ингээд бизнес мундаг эмэгтэй болохоор гэртээ суудаг эмэгтэйчүүдийг ингэж дээрээс хараад байна. Тэгээд дээрээс нь нөхрөө бас дээрээс хараад байна. Бизнес хийж байгаа мөнгө олж байгаа эмэгтэйчүүдийн хамгийн одоо эрсдэлтэй хийж байгаа зүйл харахгүй байгаа нь гэр бүлийн ялангуяа эр хүнийг эр хүнд ингээд эмэгтэй орлоготой болох хэмжээгээр өөртөө ихтэй байж болох ч гэсэн ингээд буцаагаад бодит байдлаа олж харж чадахгүй байгаа байхгүй. Мэдээж жижиг бизнес эрхэлж байгаа талаар ярьж штэ жижиг бизнес дээр. За нөгөө талаар ингээд бизнес эрхлээд байгаа эмэгтэйчүүд бас л нэг юм өөрийгөө зэвслээгүй гэж бизнес рүүгөөд орсон. Тэгээ мэдээж тодорхой хэмжээр хүн хичээж байгаа учраас ажил хийж байгаа хүнээс болоо гэртээ сууж байгаа эмэгтэйгээс илүү мөнгө олно. Тэгэхээр мөнгийг өөртөө итгэл болгоод тэгээ хасахтаа маш зөрөгтэй өөдрөг ингэж гүүж орж дампуураад байгаа. Өнөөдөр ингээд бизнес менторинг авч байгаа хүмүүс
За би 2 өрөө байраа тавиад 3 өрөө байраа тавиад хасахтаа байгаа бизнесээ дахиад ингээд өргөжүүлнэ гэдэг нэг юм дутуугийн амбишн бол тийм хүслээрээ бизнесээ сүрүүлээд байгаа байхгүй. Өнөөдөр одоо сая төгрөгийн бизнес вэ нүү 5 сая вэ нүү энэ мөнгөө өдөрт сураагүй хүн том бизнес рүү орол угаасаа л дампуурхан ойлгомжтой шүү дээ тий. Тэгэн гутал яг өөр тэр энэ бизнесийн мөн чанар өөрийнх нь мөн чанар тэг өөрийнх нь ингээд тайшин өөрөөр хэлбэл өөрийнх нь өгөгдөлтөд зохицож ивэл хобби мэдрэмжтэй зохицож ивэл тэр хүн бизнесийн мөн чанарыг ойлгоод бизнес өөрөө чиний толон тусгал юм шүү гэд өөрөө өөртөө ажиллах талаар тий энэ талаар ерөөсө бодохгүй сэтгэлгээ дэлгэх талаар бодохгүй юу бодоод байгаа гэхээр бараага нэмээд лангуугаа олон болгочвол ашгаа цөм хийм гэд мөнгөө бодоод нөгөө бизнесийн мөн чанарын асуудлыг өөрөөсөө тавихгүй одоо нэг жижигхэн салбар ажиллуулт юм уу нэг сүлжээний бизнес эрхэлдэг юм эсвэл ингээд нэг юм эрхлүүлдэг байлаа гэхэд дахин апдейт хийх. Энд дээр юм судалгаа байдаг шүү дээ. 10 жижиг бизнесийг 9 дампуурж байгаа. Тэгэд нэг нь яагаад үлдээд байгаа гэхээр тэр нь өөртөө ажилтдаг хүн байгаа байхгүй. Сэтгэлгээ бизнестэй бас инновац хийж чаддаг тий. Тэгэхээр зөвхөн ингээд үс засаа суугаад идэг биш хажуугаар нь маркетинг борлуулалт гэх мэт ингээд давхар ур чадвараар өөрийгөө хөгжүүлдэг тий. Маш олон юм бизнес хийдэг хүмүүс одоо сошиалоор өөрийнхөө бизнесийг хийхээс ичээд байгаа байхгүй. Энэ блог шүү дээ. Блог тий. Гой салонтой, үнэхээр ур чадвартай, үнэхээр мундаг хэрнээ тэрийг ярьж тайлбарлаж чадахгүй. Зүгээр ингээд нэг ийм бодлоор би мундаг мэрэгчлээ мундаг болчих юм бол хүмүүс цоон гэд тэгээд мэдээж мэрэгчлээ нэг хүн чинь 10 жил байгаад ингээд сайн болчих штэ тий. Тэгэн гутал өөрийгөө орлох хүнийг бүтээж чадахгүй. Тэгээд дээрэс нь тэр бизнес ингээд өөрөө маш их ачаалттай ийм хүмүүс гэр бүлээ золиослждаг. Нэг нь ингээд гэр бүлээ нэгдүгээр тавиад өөрийгөө золиослоо тий. Нөгөөх нь болохоор яаж бизнесээ нэгдүгээр тавиад гэр бүлээ золиослдог. Тэгээ эцээц дараа нь ингээд одоо 20 жил бизнес хийсэн, 10 жил бизнес хийсэн. Ингээд тэр хүмүүстэй ингээд харилцаж байгаа байхгүй. Тэгээ харилцсан гутал харамсаж байгаа зүйлийг хэлж байна. Өнөөдөр чи тэр зам дээр явж байгаа бол те. Би ингээд бизнес хийгээд зөндөө мөнгө олж байгаа ч гэсэн коучинг сургалт байгаа. Мөнгө олж байгаа ч гэсэн эргээд штэ. Хүүхдүүдийнхээ хүмүүжил, хүүхдүүдийнхээ цаг хугацаа, гэр бүл гэдэг зүйлээ ингээд алдсан байна. Ингээ алдсан байна. Энийг ингээ тэнцвэрээ алдуулаад ингээ ятсан. За нөгөөх нь болохоор энэ бизнес эмэгтэйчүүд маань өөрөө эмэгтэйчүүд ч гэлтгүй ирчүүд ч болно л да. Зүгээр би өнөөдөр форумд оролцсон учраас эмэгтэй гэдэг үг их хамнаас гараад шүү за. Тэгээ тийм учраас энэ дээр ингээ анзаармаар байна. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд эгогоо буулгаад тий өөрийгөө бас зэгцлээд бизнесээ зэгцлээ бизнесийнхаа санхүүг зэгцлэн гэдэг нь гэрийнхаа санхүүг зэгцэлж чадсан эмэгтэй бизнесийнхаа санхүүг бас зэгцэлж чаддаг л байхгүй. Тэ гэрийнхаа тэ өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгоцсон эмэгтэй бизнесийнхаа дотоод ертөнцийг хүмүүс тэр бизнесийг мөрөөдөл болтол нь хийж явж чаддаг л байгаа байхгүй. Тэ өнөөдөр ингээ гэрээ янзлаагүй эмэгтэй бизнесээ янзлж чадахгүй. Би бизнесээ зэгцэлж чадахгүй, амьдралаа зэгцэлж чадахгүй. Эхлээ хүн өөрөө гэрээсээ эхэлдэг юм гэд хэлэн гутал манайхан гэр гэхээр гэрээсээ зүхтаад идэг тэ. Нэг маш олон хүмүүс ингээд гэрээсээ зүхтаад бизнес хийгээл мөнгө олоод мундаг болоод гэдэг гэр бүлээс самарч хаяад өөрийгөө самарч хаяад ингээд дуусаад хамгийн сүүлд нь юу ч хүлдэж байгаа хгүй амьдралын үнцэн гэдэг зүйл байхгүй. Тийм болж байна. За нөгөөх нь нэг мэрэгжлийн хайрцагт орж байна. Би өнөөдөр 3 төрлийн сэтгэлгээний хайрцаг ярьж байна. Эхнийх нь бол гэртээс одоо ээжүүд өөрийнхөө үн цэнийг мартаад ингээд өөрийгөө нэг хайрцагт оруулцдаг, нийгмээс тусгаалцдаг. Зөв харилцаж байгаа хүмүүс нь хүүхдүүд нөхөр байгаа юм шиг ингээд ойлгоод байгаа учраас ярих сэдвийн хүртэл хумигдаад ингээд сэтгэлгээний хайрцагт орчдөг. Тэгэхээр өөрийгөө тэндээс олж авж байгаа зүйлүүдээс суралцаад үн цэнийг бүтээгээд амьдралын дасгалжуулалт гэдэг зүйлийг гэртээ суудаг гэж нар үнэхээр сайн гаргаж иж чаддаг. Харин бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд болохоор бизнесийн өөрөө бизнестэй хутгалдаж явахаасаа гадна тэр бизнесийнхаа сэтгэлгээ гэдэг зүйлд ерөөсө хөрөнгө оруулах байхгүй. Чи бизнестэй хэр зэрэг хөрөнгө оруулж байна. Ингээ харахаар хүмүүс бизнесээс олсон мөнгөө дахиад гэрийнхээ хэрэглээлүү ч юм уу эсвэл ингээд өөрөө гэртээ мундаг юм авахар ч юм уу те нэг материаллык зүйл рүүгээ бизнесээ өсгөх сэтгэлгээлгүй ерөөсө оруулдаггүй. Маркетинг дээр ч мөнгө зарцуулахгүй, борлуулах ухаан дээр ч ингээд мөнгө зарцуулахгүй зүгээр л ингээд бараг ингээд зарим бизнес хийж байгаа хүмүүс нь мөнгөөрөө ингээд ямаа далж маллаа тэгээд бараг тийм юмд итгээ суугаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ сэтгэлгээ гэдэг зүйл надад байхгүй. Тийм байгаа учраас би энийг суралцах хэрэгтэй. Тэгээ орчин үеийн арга ингээд суралцаа гэх. Маш олон хүмүүс ингээд жижиг бизнес эрхэлдэг хүмүүс. За энэ сошиалыг суралцаа, маркетингийг суралцаа, контент бүтээгчийг суралцаа тий. Ингээд бизнес сэтгэлгээг ингээд суралц гэхээр одоо тэрэн дээрээ их нарилдаг. Тэгсэн хэрнээ бизнес нь томрохгүй ингээд гайхдаг тий. Нэг юм заяа бурхан ч юм уу нэг тийм юм даатгаад тах шиг ба. Тэгэд уул нь энэ жижиг бизнес эрхлэгч
гэдэг сэтгэлгээнээсээ бид нар том бизнес эрхлэгчийн сэтгэлгээ юм уу эсвэл хөрөнгө оруулагчийн сэтгэлгээ гэдэг зүйл рүү орж иж бид нар энэ тойргос гарна. Тэгээ та хэд маань насаараа жижиг бизнес эрхэлсэн дэлгүүр ажилласан ч юм уу те. Тэгээд дээрэс нь хөшүүрэг ашиглахгүй шүү дээ. Ямар нэгэн хөшүүрэг, сошиал хөшүүрэг ч юм уу эсвэл ингээд борлуулалтын өөр аргуудыг туршиж үзэхээс нөгөө өөрийгөө өөрчлөхөөс айдаг хүн чинь бизнесээ өөрчлөхөөс бас айгаад идэг ийм сэтгэлгээний хайрцагт орчдөг. Ингээ харахаар мөнгөө ингээд эргэлдүүлээ бараа олгоод тэгээд тэр бараагаа мансаар агаад амьдралд дуусаад байгаа. Нэг лангуудын бараа байдаг. Тэ бараа. Тэгээд 10 саяын бараагаа 20 сая олголоо, бараагаа манлаа, тэ. Тэгээд ингээд явсаар агаад тэгээд эндээсээ гарч чадахгүй энэ сэтгэлгээнд асуудал байна. Би энийг арай өөрөөр харах байна. Одоо бүх өсчин яг л нэг л өсчингийн сэтгэлээр сэтгэж байгаа хгүй ингээ ажиллахаар юу гэдэг өөрчлөлтөж ирээд ингээ доороо нэг хідэн хүн ажиллуулад идэм үү тийм л сэтгэлгээр яваад байгаа болохоос ш өөрөө тийм бизнесийн лидерийн сэтгэлгээ өөрөө тэр бизнесээ өөрийгөө авч явдаг тэр зүйлийг бусдад итгэх, бусдаас одоо ажилчтай өөрөөсөө хамааралгүй болгох тэгээд тийм зүйлүүд дээр ажиллахгүй, тийм скиллүүд дээр ажиллахгүй зөвөр өөрөө би л хийхгүй бол гэдээ өөрөөсөө хамааралтай болгож зүтгэж байгаа тийм хүмүүс гэртээ ч гэсэн бас л тийм л идэг. Хүүхдүүдээс өөрөөсөө хамааралтай болгоод өөрийгөө мундаг гэж бодоод ингээд бүх зүйлийг өөрөө хийсээр хагаад туйлдж байгаа юм байдал маань бас л бидний хайрцаг байгаа байхгүй. За 3 дугаар хайрцаг нь болохоор юу вэ гэхээр ажил хийдэг сэтгэлгээний хайрцагтай хүмүүс нэг ингээд зөндөө баг. За энэ нь болохоор юу вэ гэхээр ажил хийдэг хүмүүс бизнесийг муухай гэж бодоод идэг. Гэртээ сухаг аимшиг гэж бодоод идэг. Өөрөөр хэлбэл бусдын амьдралыг нэг хүндлэхгүй байгаа нь ингээд ажиглахтаас гадна ажил бол тэр чигтээ амьдралын баталгаа юм шиг яриад байгаа байхгүй. Амьдралын баталгаа юм шиг. Тэгээ бисээ нэг кейс ярьж өгье л доо. Нэг цагдаа байж байгаа. Цагдаа тэгээ төрийн албанд ажилладаг. Тэтгэвртэй эрт гарна маань гэдэг ингээд явж байгаа. Осолд ороод. Тэгээ осолд орсон чинь 3 өрөө байраа зараад хаалгаа энэ дотороо тэгээд эхнэр мөхнэрээ гадагшаа явуулсан түүх ойрхон түүх яриад байна л. Эхнэрээ гадагшаа явуулаад тэгээд нөгөө бүтээсэн амьдрал нь ингээд нураад унцсан. Өөрөөр хэлбэл ажил тэр амьдралын баталгаа болж чадаагүй байхгүй. Ажил тэр амьдралын баталгаа болоогүй. Нөгөө талдаа бид нар ингээд маш тайван суугаад идэх байхгүй. Энэ ажилтай юм чи, орлоготой юм чи, амьдралтай юм чи гэж л хин нэг нь хүнд өвддөг юм уу? Эсвэл амьдралд нэг цохилд ирсний дараа энэ санхүү болохгүйсэн юм биш дээ гэж хараад идэг. Үгүй амьдралд цохилд ирсний дараа санхүү болохгүй болоод байгаа юм биш. Ерөөсөө чи санхүүгээ анханасаа бэлдээгүй учраас тэр нь хүнд цохиулаад байгаа гэдэг. Орлогын их сувгаа нэмэх тэгээ н орчин үеийн зүйлийг сурах гэхээр надаас мундгууд нь чаддсан юм аа. Онц сурдгууд нь чаддсан юм аа. Эсвэл ингээд бизнесийн хүмүүс тусдаа төрдөг мөрдөг гэдэг тийм хүн. Над чих хүн бол төрийн албанд ажиллаад байж ахыг болно гэж хэлдэг. Тэгээд ойлгомжтой шүү дээ Яг үүнд ингээд ажил хийж байгаа бол ингээд харахаар тэр хүн өөрийнхөө үн цэнийг ажилчин хүн өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй байгаа байхгүй. Тэр ажлаас ямар ур чадвар эзэмсэн, хажуугаар нь яаж нэмэлт орлоготой болох юм Хуульч хүн байлаа гэж утгаад тэр хуулийг судлахын тулд маш их компьютер дээр ажилладаг юм ингэж явахдаа давхар ямар ур чадвар эзэмшиж байгаа юм бэ? Буцаагаад ингээд хэцүү үйлчлүүлэгчтэй харилцахдаа ямар ур чадвар эзэмшиж байгаа юм бэ? Энийг би одоо нийт масс хэрхэн борлуулах вэ гэдэг зүйл. Өөрөөр хэлбэл энэ 3 сэтгэлгээний хайрцагнаас гарах нэг арга болохоор нийт масст зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээл гаргаж иж гарна штеп. Ингэж бүгдээр тэр нэмэлт орлого гэдэг зүйлээс бусдаас ялгаатай сэтгэж ингээд энэ зүйлүүдийг нэг гаргах байхгүй. Тэгэхээр энэ дээр ингээд нээлттэй сэтгэхтэр ингээд ерөөсөө гүйцэтгэлийн төвшөнд маш сайн ажилладаг. За юу шилдэг вэ гэхээр ажил хийдэг хүн бол даргаасаа ажил авчих юм бол маш сайн хийдэг. Яг энэ хайрцагнда өөр шинээр сэдэж мэдэж хийхгүй. Дарга ямар даалгаврыг нь байгуулга ямар даалгаврыг нь тэгж хийдэг. Энэ бол ингээд уламжлалт сэтгэлгээ байгаад шүү дээ гэтэл даргаасаа өөр сэтгэдэг хүн гадагшаа дотгошоо яваад тэгээд дээрэс нь ажиллаа тэр газараа хөгжүүлээд явж байгаа одоо имлэг юм тэр газараа ингээд хөгжүүлээд явж байгаа сэтгэлгээний хайрцагнаас гарч байгаа хүмүүс ингээд байгаад байдаг. Яг нийт масс шиг сэтгэдэвэл масс шиг амьдран гэсэн үг шүү дээ. Гэтэл тэр жижиг бизнес эрхэлдэг хүмүүс болохоор яг юм бас л уламжлалт сэтгэлгээр яваад байдаг. Бүгдээрээ урагшаа явлаа. Банжи өнөдөө зааж байгаа. За
бүгдээрээ яг нэг хэм цутгацсан юм шиг ингээд сэтгэхэд байгаа байхгүй. Одоо нэг юм ресторан байлаа, эсвэл гуанз байлаа гэж бодоход яг л адилхан юм гуанзнууд ингээд байгаа тий. Нөгөө талаас бүгдээрээ л урдаас бараа авчираад тий ингээд нэг лангуун дээр тавина. Тэгээ яг энийг ийм уламжлал сэтгэлээр тэгээд лангуун дээр энийг хүн суулган ч юм уу эсвэл өөрөө суун ч юм уу тий. Тэгээ ингээд харахаар ингээд лангуугаа мансаараад амьдрал нь дуусч байгаа. Амьдралаас өөр тийм тэр яг тэр тойргоос гарч чадхаа байцсан. Одоо аялын, зугаалын, амрын, амьдралын тэр enjoy эсүүдийг мэдрээ тий. Амьдралд ч зөндөө гоё зүйлүүд байдаг гэхээр яг тэр хайрцагт орцсон. Юу вэ гэхээр одоо өнөөдөр хідэн бараагаа зарахгүй бол тий маргааш амьдрал дуусч байгаа юм шиг. Өөрөөр хэлбэл уул нэг жоохон зогсоц аваад тий тэр хооронд би яаж энийг надаас хамааралгүй бизнес болгох вэ гэдэг дээр ингээд нэг юм сэтгэлгээгээ өөрчлөлт апдейт хийх ингээ шаардлага байгаад байгаа байхгүй. Гэтэл дандаа нөгөө тойрог дотроо өнөөдөр хідэн цаас нь хаа юм те. Өнөөдөр ингээ. За нөгөө талдаа энэ гурван хүмүүс маань гуруулаа яагаад энэ амьдралтаа би амьдраад байгаа. Яагаад би одоо нэмэлт орлоготой болох юм. Яагаад амьдралынхаа чанарыг дээшлүүлэх юм гэдэг зүйл дээр ерөөсөө ажиллахгүй байгаа байхгүй. Юу вэ гэхээр нэг юмд найдаад ах шүү. Надад хизээний цагт мөнгө орж ирнэ. Надад хизээний цагт амжилт орж ирнэ. Надад нэг одоо нэг гоё мотивацийн түүх үчигтэй гинт ингээд тэр хүмүүс өөртөө ажилласан түүхээ хэлээгүй зүгээр амжилтанд хүрсэн түүхээ л хэлсэн байхгүй. Одоо Джек Ма ч юм уу те. Одоо Джек Магийн түүхийг бодъё л доо. Джек Магийн түүхийг бид нар ингээд мэднэ. Багтаа ядуу байсан юм байна. Тэгээд ингээд маш олон жил ингээд оролдлого шантарсаар агаад те. Шантарсаар агаад тэнд ингээд хүрсэн юм а гэдэг зүйлийг нь гаднаас нь сонсчод байгаа болохоос биш тэр шантарлынхаа үед өөртөө яаж ажиллаж яаж санаан дээр ажиллаж ирсэн бэ гэдэг зүйлийг хинт сураг байгаа байхгүй. Тэгэд яг энэ шантарлын үед менежмент яах юм? Яг амьдралын цохилтуудад яах юм? Тэгээд дээрэс нь бидний энэ тарих галт ухамсар гэдэг зүйлийг яаж удирдах юм? Энэ сэтгэлгээг хэрхэн удирдах юм? Сэтгэлгээнд хэрхэн хөрөнгө оруулах юм бэ гэдэг зүйлийг судлахгүйгээр тус тусын нэг хайрцагтаа нэг нь арай яг энэ гурван мөнгөний хэмжээгээр л ялгаатай болохоос гуруулаа нэг хайрцагт орсон байгаа байхгүй. Хайрцагт. Тэгээ энэ хайрцагнаас гараа өөрөөр сэтгэгээ гэхээр юу гэдэг гэж ингээд эрсдэлтэй гэдэг байхгүй. Эрсдэлтэй. Өөрчлөгдөхөөс айдаг, суралцахаас айдаг. Тэ шинээр суралцаад апдейт хий гэдэг юм. Тэгээ суралцах гайхамшиг юу гэж дампуурхаас эрсдлээс хамгаалдаг зүйл байхгүй. Мэдлэгтэй хүн амьдрал нэг хүнд унаад идэггүй байхгүй. Амьдралын асуудал бэрхшээл ингээ ороод ирэхээр ялангуяа өөрийгөө удирдах сурсан, амьдралаа удирдах сурсан хүн бизнесээ ч гэсэн удирдах сурдаг, сэтгэл хөдлөлөө удирдах сурчж байгаа учраас. Тэгмээс бол ингээ маш олон хүмүүс ерөөсөө өөр дээр ажиллах байна. Бизнес ихтэй, бизнесийн одоо бизнес эрхлэгчийн сэтгэл зүй гэдэг юм өөрт нь ерөөсөө байхгүй. Тэрнтэйгээ ажиллая ч гэж бодохгүй. Бизнес гэхээр ерөөсөө наймаал гэдэг ойлгоцсон. Зүгээр нэг бараа зараад бараандаа яваад нөгөө нэг гахаад зөөдөг ихснэрээс ялгаатай нь онлайнаар авчираад ингээ зардаг ч юм уу тийм байдлаар ингээ байна. Тэгэхээр энэ сэтгэлгээг өөрчлөх, сэтгэлгээнд хөрөнгө оруулах гэдэг нь энэ гурван хайрцагын дотор орсон байгаа анзаарах. Бас мэрэгжлийн хайрцагт ингээ орсон байдаг. Тэр 3 дугаар ажил мэрэгжлийн хайрцаг. Тэр мэрэгжлээс өөр ангид сэтгэж чадгаа очдөг. Өөрөөр хэлбэл чи ихэн гидснээсээ төрхтөө багш байгаагүй, бизнесмен байгаагүй тий. Эсвэл чи хуульч байгаагүй. Тэгээ тэрнээс ялгаатай сэтгэх гэхээр нийгэм өөрөө итгүүлсэн байдаг л да чи бүх насаараа сурцсан зүйлээ одоо яах гэдэг. Өөрийгөө нэг хоосолж чадахгүй. Тэгээд өөрийгөө танилцуулахаараа тэр мэрэгчлэрээ танилцуулдаг тий. Тэгээ энэ гурван хооронд ингээ нийгэм ингээ бүрдэж амьдарч байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс гадна дөрөвт нь болохоор мэдээж энэ нийгмийг удирдах байгаа том бизнес эрхлэгчд болоод хэдийн амьдралынхаа хөшүүргийг олцсон пассив орлого бүтээсэн хөрөнгө оруулагч нар болцсон тийм хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүс. Тэгэхээр би энэ нийгэмд байгаа нэгж болгоныг чи өөрөө аль хайрцагт байгаа вэ гэдгийг анзаараад амьдралынхаа чанарыг дэвшлүүлэх чи энэний тулд хөрөнгө оруулалт суралц гэж хэлээд байна. Яагаад суралцах ёстой шалтгаан чинь юу вэ гэхээр ямар ч үед бэлэн байхаас гадна одоо байгаа амьдралынхаа чанарыг дэвшлүүлэхийн тулд суралцахаас өөр аргагүй. Тэр нь ингээд манайхаас суралцсан гэхээр ингээд зүгээр ингээд нэг жижиг сургалтуудад ороод тий зүгээр ингээд дутуугийн үслийг гүйцэчээл тайвшрах талаар яриаггүй. Одоо байгаа амьдралын чанараа дээшлүүлэх талаар яриад байна. Тэгээд дээрэс нь бүгдийн тэнцвэртэйгээр гэж хэлээд байгаа байхгүй. Түрүү хэлсэн гэртээ суудаг ээж нар өөрийнхөө карьерийг золиослоод тий өөрийгөө золиослоод ингээд ар гэрээ дааж байгаа гэдэг ч гэсэн дотроо бас ингээд гомдол гэдэг зүйл байгаа. Тэ хожим нь харамсах гэдэг зүйл бас байгаа. Хүүхдүүд бүгд том болоод яваад өгнө тий. Энэ амьдралдаа юу бүтээсэн бэ гэхээр бүгдээр л хүүхдээ өсгсөн л байж таарна л. Гэтэл ингээд илүү их золиосыг гаргацсан байдаг.
Нөгөө талаар хүний өөрөө өөртөө итгэх итгэл мөнгөтэй бас шууд холбоотой. Хүн орлого хэр олж байгаа тий. Нөгөө талаар нөгөө бизнес хийдэг эмэгтэйчүүд маа хит нөгөө мөнгө олдог учраас өөртөө итгэлтэй. Амьдралынхаа үнц нь гэр бүлийн үнц нь тий. Тэгээд энэ амьдралын үйл явцын үнц нь бизнесийн үнц нь гэдэг зүйлийг бас олж авч чадахгүй ингээд сохорцсон явж байна. Маш их амбицлог, маш их юм юу бизнестэй гэр юм мэдэгт хэрэггүй тийм болчихсон тий. Тэгээд энэ нь гэр бүлтэй ад жаргалгүй байгаад эхлэхээр чинь бизнесээ савлаад эхэлдэг. Маш олон хүчтэй бизнес хийдэг эмэгтэйчүүд одоо нөхөр нь өөртөө итгэлгүй архинд орсон ч юм уу эсвэл ингээд энэ эмэгтэй хүчрэхэгтэй амьдралаа энэ эмэгтэй авч явж ин гэдэгийн цаана тэр хүн бас өөрийн дотоод тэнцвэр олоогүй хүн байдаг байхгүй тий. Тэнцвэр олоогүй хүн байгаад байна. Уул нь эний чинь тэнцвэртэйгээр ажил хийдэг эмэгтэйчүүд маань тэр карьер гэдэг зүйл дээр нэмэлт орлого гэдэг зүйл дээр ажилчин сэтгэлгээс гарах гэдэг зүйл дээр ингээ ажилламаар байгаа байхгүй. Хорон ертөнцид одоо ажил хийдэг хүмүүс ажил хийдэг хүнтэйгээ уулзаад байх юм бол тэр хайрцаг дотроо л ярилцсан. Өнөө маргааш юу айн юмгүй те ажил ямар байна ажил сайн байна. Ярахтаа хүртэл юм ажил хийхээр төрсөн юм шиг ярина шүү дээ. Ажил ямар байна тийм байна тийм байна. Бизнес хийдэг эмэгтэйчүүд ингээд хоорондоо өнөөдөр тэгээд эмэгтэйчүүдийн форум дээр тийм хүмүүсийг холилдуулж уулзуулж байгаа них гой санагдсан. Юу гэхээр бизнес хийдэг хүмүүс эмэгтэйчүүдийн сэтгэлгээ амьдралыг харах өнцөг нь арай өөр тий. Арай юм итгэл найдвартай, боломжтой, бүх зүйл боломжтой гэдэг дээр харж байхад гэртээс одоо эмэгтэйчүүд бас арай өөр байгаад байгаа байхгүй. Өөртөө итгэл нь арай суулч юм уу тий. Тэгэд энэ дээр хоёулан дээр ингээд тэнцвэрийг олгоод явах юм бол бид бүхэн болноо, болдог. Өөрөөр хэлбэл хамгийн их суурь нь гэрээс эхэлдэг. Гэр, оюун санаа, сэтгэл зүгээс эхлээд тэгээд суурийг чи бизнес хийхэд хизээч оройтхгүй. Чи харин өөртөө ажиллахад оройтно. Тэгэд маш олон тэр дампуураад байгаа юм цаана өөртөө ажиллаагүй хүмүүс байдаг. Тэгэд өөрийнхөө үн цэнийг бас ингээ олж хараарэ тий. Өөртөө ажиллаарэ. Тэгээд энэ орчин үеийн хөшөөргүүдийг ашиглаач. Энэ сошиал платформуд тий. Тэгээд ур чадваруудыг эзэмшээсэй. Ур чадваруудыг эзэмшээс. Өнөөдөр ингээд маш олон гоё ур чадвартай хүмүүс одоо юу гэдгийг зөвхөн мэрэгжил дээр ур чадвартай хүмүүс бизнесээ борлуулж чадахгүй бас нэг юм хайрцагт орсон. Өөрийгөө хүнд рекламдахгүй л гин тий. Бизнесээ томруулах хүсэлгүй, амбишнлгүй тэгсэн мөртлөө яагаад байшин сав түрээслээд үйл ажиллагаа явуулаад идэгин тий. Яг юм дотоод зөрчилтэй. Алдар нэртэй болохгүй тий. Тэгээ сошиалор юм хийж байгаа хүмүүсийгээ бас харлуулад идэг. Яриад идэг. Өөрөө сошиалор юм хийж ингээд хөшөөргө ашиглаж чадахгүй байж ч сошиалор ингээд лайв хийгээ салоноо сурталчилж байгаа хүнийг ч юм уу, йога сурталчилж байгаа хүнийг ч юм уу тэр хүмүүсийг буруутгаас угаад идэг. Өөрийнх нь бизнес өртөггүй нэг их мэддэг хүн тэр ингээд байшингийн буланд ингээд байгаад л идэг. Тэгэл өөрийгөө зөвхөн мундаг гэд яг ингээд өөрийгөө зөвхөн мундаг гэж бодоод нэг байшингийн буланд суугаад идэг. Тэгэхдээ л хүний хөгжил гэдэг зүйл чинь бусадтай харилцаж өөрөөсөө илүү мундаг бизнес эрхэлдэг хүнтэй тий. Өөрөөсөө илүү чадрыг сольсон тийм зүйлүүд рүү орохоор илүү хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр өөр салбар гэдэг зүйл, ялангуяа энэ сэтгэлгээ гэдэг зүйл, зан чанар сэтгэл хөдлөл гэдэг зүйл ерөөсөө энэ гурван хайрцагнаас гарах хамгийн том төлхөр гэдэг. Өөрөөр хэлбэл энэ гуруулаа суураа сайн тавиад тэнцвэртэйгээр явах юм бол алинд нь ч харамсахааргүй амьдарч болно. Гэр бүлээ орхилоо гэж санаа зовхгүй, гэр бүлээ ч гэсэн адилхан аваа яваад, бизнесээ ажиглаа гэж бизнестэй санаа зовхгүй. Энэ хоёрыг ингээд тэнцвэртэйгээр тий. За одоо мэдээж ажил хийдэг хүмүүс хажуугаар нь бизнес эрхлэхийнсэн гэж бодож байгаа ихрээд авах гэж юм тийм хүмүүсийн хувьд болохоор анханасаа мэдээж те таны нэмэлт орлого гэдэг зүйлийг бүр ясмахандаа шингэтлэн ойлгочихосоо те ядаж хүүхэд өртсөн ч гэсэн ингээд 100 сая төгрөгөөр юм авдаг л үстэй те тэгээ мөнгө бидний амьдралд тэгж тийм дутаад байдаг. Тэгвэл нэмэлт орлого гэдэг зүйл манай ажил хийдэг хүмүүсийн сэтгэлгээ болохоор өглөө гараад орой ирж яа юу төгжрэлд яваад хажуугаар нь юу ч их завгүй л гэж хэлээд байдаг. Ер нь ингээд хамгийн их өөртөө ажиллаагүй хамгийн их боломжийг олж харж чадахгүй байгаа хүн завгүй гэж хэлдэг юм байна. Завгүй. Гэтэл энэ 24 цаг дотор биш үү? Ганц бизнес, ганц ажил, тэ ганц хүүхэд харах. Тэгээ энэ 3 жил чи ганц юм хайрцдаг биш үү? Эдрийг зэрэг амжуулдаг хүн байна шүү дээ. Тэ өдрийн 20 орлогоо авдаг хүн ч байна. Өөрөөр хэлбэл энэ орлого олох сэтгэлгээ, баялгаа бүтээх сэтгэлгээ, өөрөөр хоор чадвар хэдийн олоод авцсан, хувь хүний брендинг үүсгэсэн, сошиал оюуны болоод эд материалын баялаг гэдэг зүйлийг ингээ үүсгэсэн. Тийм байдаг. Арай мэдээж тэр нь дэлхийгээ суралцж штэ тий, суралцаад тий. Арай амьдрал тийм амархнаар хөнгөнөөр сэтгэж чаддаг хүмүүс байдаг.
Тэр хүмүүсээс нь бид суралцах хэрэгтэй шаардлага байгаа маа. Бүр хэрэгцээ шаардлага байдаг. Чиний одоо сэтгэж чадсан амьдрал чинь чиний одоо сэтгэл хангалуун бос байгаа бол чи сэтгэлгээ өөрчлөлөө гэсэн. Чи таазандаа тулцсан байна. Тэг чи гаццсан байна. Чи нэг л зүйл болохгүй байна гэдээ ойлгоод байгаа мэдээд байгаа юм те. Нэг л зүйл болохгүй байна те. Нэг л зүйл болохгүй байна. Би хичээгээд байгаа хэрнээ те. Зөв замаар яваад байгаа хэрнээ, сайн хүн байгаад байгаа хэрнээ те. Бүр сайн ажилчин байгаад байгаа хэрнээ. Яагаад миний амьдралын чанар те. Миний амьдрал идж байгаа талах авж байгаа сүүний чанар хүртэл ингээ өөрчлөгдөхгүй байгаа юм. Манай хүний амьдрал ингээ сайжраад явмаа нэ. Тэгэхээр ерөөсөө чи энэ сэтгэлгээний хайрцаг дотроо байгаад ах юм бол 3 хар нөхрөө байнга унаад байна. Нэг нь болохоор энэ үл үзэгдэх харгаар буюу бид нар маркетинг гэдэг зүйл дөрвөлж тархиа угаалгана. Чи дэлгүүрээ судалтаа авалт хийж байгаа юм шиг хэрний дэлгүүр чиний мөнгийг авдаг тийм хэмжээнд бай. Нөгөөх нь болохоор мэдээж энэ улс төр гэдэг зүйл шууд нөлөөлж байгаа шүү дээ. Хүн амын амьдралд улс төр гэдэг зүйл, инфляц гэдэг зүйл, эдийн засаг гэдэг зүйл чи өөрийнхөө чанарыг дэвшлүүлэхгүй бол идэр чамайг байж ицээр л ах болно. Юу гэхээр нийгэмд хин хэрэгтэй гэхээр хүлцэнгөө дуулууртаа олсон мөнгө өгж идэл хүн хэрэгтэй байхгүй. Хүлцэнгөө дуулууртаа олсон мөнгөнийхөө татварыг нь өгнө те. Тэгээд дээрэс нь амьдралынхаа турш дуулууртаа мүлжүүлэх хүн хэрэгтэй. Банкны системд мүлжүүлэх хүн хэрэгтэй. Зээлээ төлсөндөө талрагдах хүн хэрэгтэй. Зээлээ байнга хугацаанд төллөө нийгмийн даатгалаа төлнө, амьдралын баталгаа найдвартай гэд банкнд өөрөөсөө илүү итгэдэг хүн хэрэгтэй нийгэмд. Тэгвэл тэнд ашигтай. Бүр ашигтай. Хүн ухамсараараа өөрийнхөө амьдралыг худалдаа авах чадварыг удирддаггүй байх нь нийгэмд ашигтай. Ядуу сэтгэлгээтэй байх нь ашигтай. Муу зуршилтай байх нь бүр ашигтай. Өнөөдөр муу зуршилтай байгаа учраас чихрийн бизнес, архин бизнес явж байна. Нийгэмд өнөөдөр хүүхдүүд нь сахарын донтолттой саруул ухаантай байж чадхаа байлаа. Утасны дэлгэцийн хамааралтай. Аав ээж нь архины хамааралтай, сахарын хамааралтай байна. Саруул ухаантай хүн ховор байна. Өөрийнхөө далд ухамсар тархийг удирдаад эрүүл энэ амьдралын хэм маягийг ярихаар бараг гайхмаар биш. Баг багаас сурцсан. Нөгөө талаар зүгээр л эрүүл амьдралын хэм маягийг үзүүлээд байхаас биш. Тэр дадал зуршлыг суугаад байхаас биш. Тэрийг хэрхэн баялаг бүтээх вэ гэдэг сэтгэлгээ байхгүй. Зүгээр л ингээд дасгал хийгээд ном уншаал идэг, нэг хэсэг бүлэг хизээ нэгэн цагт амжилтанд хүрнэ гэдэг хүмүүс. Сэтгэлгээндээ хөрөнгө оруулахгүй дадал зуршилтайгаа ажиллаад явж байгаа. Мэдээж ингээд эхлэлээ тавиад өөрийгөө бэлдээл тархиа удирдаал явж байгаа. Тэгтээ бас амьдралынхаа чанарыг дээшлүүлж ингэж баялаг бүтээгтэй эрх чөлөөнд хүрэх гэдэг зүйл тэр замналыг сонгоогүй хүмүүс ингээд яваад байгаа. Явж байгаа. Тэгэхээр одоо миний ярьсан энэ 3 хайрцаг дотор та байгаа юу гэдгийг асууж байна. Та байгаа юу? Тэгэхээр энэ хайрцагнаас ингээ гараа хүн заах сакурум дэж далаараагаа гаруул нэг арай өөр штэ тий. Тэрэн шиг одоо өөрийнхөө хайрцагын доторх, өөрийнхөө итгэл үнэмшил доторх, өөрийнхөө туршлага доторх зүйлээсээ гарахыг хэлээд. Чиний өнөөдрийн амьдралын туршлага бид нар амьдралаа туршлагаараа л хардаг. Юу гэдгийг тий эмчи өгөхөд эмч талаараа хоолтой биш юм нөхөө тий. Бизнесийн хүүд бизнесээ хийгээрээ минийхөө гэд ингээд хэлээд байгаа. Гэтэл бидний эцэг эхийн туршлагач бидний амьдрал тэнцэхгүй, бид нарын өөрийн туршлагачтай амьдрал маань тэнцэхгүй учраас одоогийн амьдралын чанарыг үсгэждэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бидэрт хийх зүйл бол апдейт шинжилгээ хийх, бүх туршлагаа хаяад шинээр суралцах гэдэг зүйл байхгүй. Шинээр сэтгэлгээгээ суралцах. Тэгээ хүмүүс ингээд юу гэдэг одоо чинь ангаахын хүн гэхэд 15 жил мэл сурж байгаа штэ 10 жил мэл. Тэгээ тэр сэтгэлгээгээ хайж чаддаггүй. Ерөөсөө энэ боловсролын систем гэдэг зүйл хүний сэтгэлийг хайрцаглахын төлөө байдаг. Сэтгэж чадахгүй гүйцэтгэлийн төлөө амьдрахын төлөө байдаг. Дуулууртаа хүлцэнгүй ажиллаж анги бэлтгэхийн төлөө байдаг. Тэрнээс ингээд боловсролын системээс ялгаатай сэтгэхтэй тийм чадамж бидэнд дутуу байна. Өөрөө шинээр юм бүтээхтэй, өөрөө шинээр ном бичдэг юм уу, эсвэл шинээр бизнес гаргадаг юм уу, эсвэл шинэ бүтээл гаргадаг юм уу те. Тэгээ шинэ бүтээл гаргадаг нэг хэсэг бүлэг хүмүүс нь өөрсдөө бизнес сэтгэлгээ байхгүй. Зүгээр өөрийнхөө ертөнцөөр амьдраа яваад идэх хүмүүс гэдэг одоо нэг гар урлал хийдэг ч юм уу, дээл ойдөг ч юм уу тийм хүмүүс нь нийгмээ судалдаггүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгч гэдэг зүйлээ судлахгүй байгаа. Энэ хэрэглэгч хүний хүсэж гинөө гэдэг талаар ерөөс судалдаггүй. Зөвхөн би ийм авьяастай хүн, би ийм гэдэг нь би төв төслөөсөө салчдаг. Нэг ийм хэсэг бүлэг хоёр сэтгэлгээний ялгаатай хүмүүс. Нэг нь чөлөө дуран бүтээлчтэй. Гэхдээ зураг зурдаг юм уу, ямар нэгэн тийм чөлөө дуран бүтээл нэг халтур хичээл мөнгө олго гацчихдаг ч юм уу нэг тийм ийм хэсэг бүлэг хүмүүс бүгдээ баялаг бүтээх гэдэг тий
илүү энэ сэтгэлгээ гэдэг зүйлийг ерөөсөө суралцахгүй байхгүй. Нөгөө тал нь нэг юм бясалгал хийд юм уу? Лам шиг тийм. Мөнгө бол бузар гээл тэгээд ингээ өөрөө мөнгө олохгүй те ингээл яваад идэх хүмүүс ээ хүнээр ингээ тижүүлгээл яваад идэх те ийм нэг юм ариу мөнгө олж болохгүй нэг юм бузар мөнгө бол бузар гэдгсэн мөртлөө өөрөө байг мөнгөний гачлантай нэг юм байгаа байлаа. Тэгэхээр би эндээс юу хэлэх гээд байгаа вэ гэхээр бид нар яагаад сэтгэлийн хайрцагнаас гарах шаардлагатай вэ? Өөрийнхөө нөөц боломжийн хамгийн дээд хэмжээнд хүрэхэд бол эндээс гарах шаардлагатай. Хоёрдугаарт нь яагаад ингэ тайван суугаад байгаа юм бэ та? Маш олон ээжүүд ингэж асуудлаа бичиж байна группүүд дээр. Хүүхдүүд маань цэцэрлэгт яваад ханаа түрээд тий ханаа дүрсэнтэй холбоотой энэ утаанаас болоод тий энэ амьдрал амар хэцүү. Хүүхэд цэцэрлэгт яваад ханаа түрээд буцаал ханаад тэгээд эмийн дасал болоод өөрөөр хэлбэл ингэ цэцэрлэгт яваад антибиотик хэрэглэх болгонд хүүхдийнхээ ирээдүйн дархлаа болоод одоо хитгэн одоо бол бид нар ингээм амьдрал тойрогт аргалаад яваад байгаа юм шиг байгаа штэ. Хүүхдийнхээ ханадыг дарчаач ч юм өнөөдрийн гал унтраас арга хэрэглэдэг болохоос ш яагаад ч тэр шалтгааны ингээ гардаггүй. Үнэхээр ингээ шийдвэр гаргасан хүн бол хотоос гараа явчихна. Эсвэл ингээ гадаад руу гараа явчихна гэдэг шийдвэрийг гаргаад явчихж байгаа штэ. Ихэнх нь ингээ гадаад руу гараа явж байна. Эсвэл хөдөө орон нутг руу явж байна гэд ингээ тий. Тэгэд хөдөө орон нутг руу явсан хэд маань бас сошиалор ажил хийгээд ингээ болоод байна. Бид нар энэ нэг юм хайрцаг дотор орчод байгаа байхгүй. Хайрцаг дотор дахиад боломжгүй юм шиг дандаа асуудлууд торчод ингээ байна. Би чамд яагаад өөрийнхөө сэтгэлийг өөрчлөх 3 том шалтгаан хэлэх вэ? Нэгдүгээр хүүхдийн чи эрүүл мэнд одоо дуусч байна. Бидний эрүүл мэнд дуусч байна. Чи одоо халаглал утаан дотроо байгаалах юм. Халаглал утаан дотроо байгаалах юм. Тэгээ яах юм? Одоо яг чиний олж байгаа цалин, чиний олж байгаа мөнгө чи Монгол улс Улаанбаатар хотод Дуушигны хорт авдраа тэргүүл одоо ингээд дэлхийд тэргүүлэх болж байгаа Илэгний хорт авдрын дараа орж байгаа. Тэгэхээр ингээд нийгэм гэл нийгэмлүү гэж ихэд байгаа ч гэсэн чи орлого олохоор сэтгэхгүй чи амьдралын одоо нөхцөл байдлаа шийдэхгүй нэг хотгон дотор хордоо сууж байгаа те эн чинь бас чи хүүхдийнхээ төлөө хийж байгаа сөрөг зүйл биш юм уу? Чи хайрцаг дотроос итгээд энэс л боломж авахгүй гэдэг яг зээлийн систем дотор эргэж байгаа эн чинь буцаагаад хүүхдээ чи эрүүл мэнд ингээд өөрөө чи эрүүл мэнд ингээд баг багаар ингээд идэгдэж байгаа нь ирээдүйд ойлгомжтой болчихлоо шүү дээ. Чи ипотекийн зээлэд төлөө дуусны дараагаар өөрийнхөө хавдрын мөнгийг ч юм уу тий одоо хавдрын имлэг бөөр юм хажуудад том болцсон ажил хавдрын имлэгт нөхөр ажиллах байнга оч харах юм Монгол ингээд нэмэгдээл юм тий ойлгомжтой болчихлоо шүү дээ. Үр дүн нь ойлгомжтой. Надаас хувь чад асуудаг хүмүүс ганцаарсан цаг аваарай. Башин тэгж хувь чатаар хүн болгон тариулж чадахгүй шүү. Цаг үнэтэй. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр чи үр дагавар нь ойлгомжтой тоглоомоос гараач одоо. Ипотекийн зээл гэдэг ингээ 20 жилийн систем чи ингээ дуулууртаа мөнгө төлөөд ингээ явж байгаа тий хажуугаар нь хүн ингээ зээл харж байгаа тохиолдолд цаана байгаа боломжийг олж харж чаддаггүй байхгүй юу? Одоо өнөөдрийн санхүүгийн асуудал байгаа тохиолдолд тий тэгээд дээрэс нь өнөөдрийн би ихтгэл дээр тавьсан зүйл нь хүмүүст харагдахын төлөө амьдардаг энэ нэг сэтгэлгээгээ болёо тий хүмүүст өнгөтэй өттэй харагдах баяр тэмдэглэдэг хүмүүст өнгөтэй өттэй харагдахад хувь сунаар авдаг одоо чи шинэ жилээр бас гоё палаж авах гад тий ямар нэг юмд харьяалагдах гад тий нэг бүлэг юм шоудах талаар ботцсон сууж байгаа юм. Монгол хүмүүс ерөөсөө өөрийгөө хуурж байна. Яагаад ийм их баяр ёслол тэмдэглэх дуртай байгаа гэж бодож байна. Амьдрал маш их чанаргүй стресстэй байгаа учраас тэндээс нэг жоохон enjoy мэдрэмж авах гээд шүү дээ. Ингээд нэг гоё хурамч чадж байгаа л байхгүй. Гэхдээ баяр тэмдэглэх болгонд яах юм бэ? Ойлгомжтой. Чи ипотекийн дараа хавдрынхаа мөнгийг төлөх байх. Тэгээд дээрэс нь яг үндэ хүн болго яаж яг мөнгө олдог гэсэн тэрийг хөрөнгө олох, нэмэлт орлоготлох яагаад туршаад үзэхгүй байгаа юм бэ? Өөрийнхөө эрх чөлөөний төлөө яагаад туршаад үзэхгүй байгаа юм бэ? Харин өөрийгөө санхүүгийн эрсдэлд оруулах юм уу, амьдралын эрсдэлд оруулах зүйлд ингээд хүлцэнгүү дуулууртаагаар байдгийг. Ингээд зээлийн систем дотроо тий. Тэгээ бас энэ хэрэглээнийхээ систем дотроо хэрэглээнийхээ боололоо хэтвчнийхээ эзэн байж чадахгүй байгаа л тэгээ зээлийнхаа систем дотор боолуулсан. Тэгээ дээрс нэм харахны утаа шиг энэ нийгэм дотроо яг юм донартцсан амьдраад байдаг. Энэ ялгаатай яагаас итгэхгүй байгаа. Монгол гэрээ бариад хотоос гараа авсан ч болдог л тийм эргээ харахаар хүн ингээд хэлэхээр агаар маш үнцэнтэй юм бэлээ гэхээр агаар чухал юм бэлээ гэж хотод жирэмсэн суугаад их юм. Агаар ус гэрэл гэдэг зүйл чинь хүний амьдралын чанарыг тодорхойлоод эрүүл мэнд гэдэг зүйл чинь эрхэм баян гэж ярьсан мөртлөө яг үүнд эрүүл мэндээ бодоод идэж ууж байгаа нь хэд байгаад байгаа юм.
амьдралынхаа чанарыг яг дээшлүүлэх шийдвэр хизээ гаргацсан юм. Өнөөдөр хүүхдийн сургууль дээр юу идэж байгааг ч ойлгохгүй юм байна. Тэ өөрийгөө юу идэж байгааг ч ойлгохгүй. Яг ийм ухамсартайгаа яагаад ажилддаг вэ? Тэгэхээр энэ системээс чи гарах талаар бодоо. Чи өөрийнхөө өөрчлөгдөж яах гэдэг юм гэхээр чиний хүүхдийн амьдралд илүү тийм өөрчлөлт хэрэгтэй байна. Илүү их боломж байна гэдэг сэдвүүдээр яриад байгаа. Тэгээ ингээд гэр бүлийн түүхийг хуваалцахаар мундаг юм а гэдэг юм. Мундагдаа биш ээ. Зүгээр ингээд хүүхдүүдээ ямар нөхрөө оруулж хайж байгаа вэ гэдгийг хараад ингээд сэтгэл шимширсэн байхгүй юу? Миний л ингээд сэтгэл шимширсэн. За хэрвээ ингээд 20 жил зээл төлөөд тэ ингээд нэг хүнээс дутхгүй гэдэг амьдралаар амьдрах юм бол би 20 жилийн дараа яг энэ их чинэр шиг харамсах юм биш үү? Тэ нөхөр бүтээр ингээд харамсаад хөгшөрчөөд ингээд сууж байгаа юм шүү. Амьдралын амтыг ингээд мэдэрч амжихгүй. Тэгээд тэр хэрэглээнийхээ зээлийг төлөө тэгээд тэр ингээд яг энэ банкны системийн боолдлох юм байна. Тэгвэл өөр хүүхдэд маань илүү гоё амьдрал хизээч ирэхгүй юм байна. Яг энэ системээр явах юм бол гэдгийг ухаарсан бол нэг юм шийдвэр гаргах цаг ирж байгааз шийдвэр гаргах. Тэр хийн гарцсан дугуйтайгаа ажиллаач. Хийн гарцсан дугуй гэж үйлээд тэгэхээр чиний амьдралыг энэ асуудалд оруулаад байгаа тэр сэтгэлгээтэйгээ ажиллаач. Өнөөдөр мөнгө чухал ингээд бизнес хийдэг маш олон эмэгтэйчүүд ингээд ярих юм. Юуны төлөө бизнес хийж байгаа хэрэг мөнгөний төлөө хийж байгаа. Тэгээ мөнгө яг амьдралын асуудлыг чинь шийдэж байгаа юм хэрэггүй. Өнөөдөр яг 10 саяг болж байгаа хүн байна, 20 саяг хүн болж байгаа хүн байна. Тэгээ амьдралын чинь асуудал чанар дэвшилж юм хэрэггүй. Бүр их том асуудалд өөрийгөө утгаа хийцэн. Тэгэд энэ ажил гэдэг зүйлийн төлөө ингээд өөрийгөө хэд золиослоо гэр бүлээ өөрийгөө хамгийн гол золиослоо баг. Энэ зүйлээ золиослж байгаа мэдээд байгаа хэрнээ хөлцөнгөө энэ тойрогтой айцсаасаа болов байгаад. Айж штэ. Ажилгүй болчих юм бол амьдралгүй болно. Бараг өгчнө гэж айж байна. Тэ? Зээлээс гарчих юм бол хинч биш гэж айж байна. Өнөөдөр тэ нэг хотгонд байр авахгүй бол хинч биш болчихно. Машин авахгүй бол хинч биш болчихно. Тэгээд ингээд зорилгоудаа бичгээл ингээд харахаар хүмүүс машина томруулна, байраа томруулна. Тэ илүү баян болно гэдэг нэг юм дутуугийн комплексийн зорилго тавиад амьдралын чанар дэвшлэх зорилгоороос тавихгүй. Өнөөдөр яах юм те чи пүрүстэй тэгсэн мөртлөө хавдартай тэгсэн мөртлөө пүрүсээ дахиад жип болох гэж байгаа юм уу? Энэ хүний ухамсар яг тийм байгаад шүү дээ. Эмнэлэгт үзүүлэхээр үзүүлэхгүй, эрүүл мэндэд анхаар, дадал зуршилт анхаарах. За нэг өлөг болсон хитрхи зөвийг ярьдаг хүмүүс энийг ярьд юм аа. Би бол ингээд пүрүсээ жип болгоё. Нэг өрөө байраа, хоёр өрөө байр болгоё гэдэг ч ийм сэтгэлгээнд. Хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг ерөөс ойлгохгүй байна. Хүүхдтэй тэр багаас нь дадал зуршлыг эзэмшүүлэх тий дадал зуршил оюун санааны хөрөнгө оруулалт сэтгэлгээний хөрөнгө оруулалт гэдэг амьдралыг авч явж байгаа тэр гол зүйлийнхаа үн цэнийг ерөөсөө ойлгохгүй. Тэр амьдралыг мөнгө авч яваад шиг байна тий энэ байр чи авч яваад шиг байна машин чи авч яваад шиг байна тэг бас цалин чи авч яваад байгаа юм шиг байна. Цалин тий тэг боломжгүй гэд хүн их сонио нэг ном аваад уншчихаар нэр өмнө мөнгөгүй болчтой юм ямар үнэтэй бэ гэдгийг. Тэгсээр нэг удаа шавуудахаар бүгдээ л мөнгөтэй болчтой юм л шүү дээ. Одоо шинэ жилээр бүгдээрээ мөнгөтэй. Нийллэгний мөнгө хураалгаараа гэхээр хураалгана. Тэгээ бүгдээрээ өсчин дээр очино. Нүүр бодол хийлгэн тэ. Ингээд мөнгөтэй. Тэгээд одоо энэ лайв 35 хүн үзэж байгаа. Хэрвээ энэ шинэ жилийн палажны лайв байсан бол энэ овоо хүн үзэж байгаа хаа. Өөрийгөө ядууруулахад ингээд айрмаар зогсдог. Өөрийгөө баяжуулахад болохоор 35 хүн. Тэгээ энэ 35-аас нь шүү дээ бүр шийдвэр гаргадаг нь байдаггүй. Ерөөсөө нөгөө талта. За тэгээд одоо энэ лайв базаад хэлэх юм бол чи үр дүн нь ойлгомжтой тоглоомор тоглохоо одоо болоо. На тоглоомынхоо тойроос гараа. Тэ сэтгэлгээ өөрчлөө, амьдралаа өөрчлөө. Тэ шийдвэрээ өөрийнхөө талдаа гаргаж сураарай. Тэгээ бас дэлхийгээ суралцаа. Тэ энэ Монгол гэдэг чинь бас хайрцаг шүү дээ. Монгол улс дотроо хайрцагын дотор байгаа. Сошиал юу гэж итгүүлэх хүсэж чинь тэр хайрцагт чиний сэтгэлгээ хайрцаглагдсан байна. Ээж авч нийгэм чинь чамд юу гэж итгүүлж чинь тийм баа. Гэтэл Монголоос гараад явхаар сэтгэлгээ нь асар ялгаатай. Америкт нэг ялгаатай, Хятадд нэг ялгаатай. Хятад гэхэд бас нэлээд хайрцагтай ингэ байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ нэг задгаа сэтгэлгээ, хайрцаггүй сэтгэлгээ гэдэг зүйлийг сурах боломжтой шаардлагатай. Тэгээд хайрцагт байгаа хүн бол байнгын бүх зөндөд бачимдаж амьдралтанд дандаа юм дутуу агааргүй юм шиг амьдрын шүү дээ.
Тэгээд ирэхээр мөнгө дээшээ доошоо савлах болгон сэтгэл зүй савлж яв. Мөнгө цалин орохоор баяртай болно. Мөнгөгүй байх юм бол бусдыг буруутгах нь, нийгмийг буруутгах нь. Яг ийм савлсан байдлаар өөрийнхөө амьдралыг тийшээ хутгадаг. Тэгээд тэр амьдралаар ингээд амьдраад байгаамаа гэж бас хэлмээр. За тэгээд бүгдэнд намжлт хүсье. Асууж тодруулах зүйлээ 1 минут асуугаад өнөөдрийн лайв өндөрлж байна. За сэтгэлгээ гэдэг зүйлдээ хамгийн түрүүнд ингээ хөрөнгө оруулаарай. Яагаад гэвэл чиний амьдралыг авч явж байгаа хамгийн гол түлхүүр чинь сэтгэлгээ шүү. Чи яаж сэтгэж байгаагаар амьдарч байгаа. Зарим нь яагаад ингээд дижитал номац амьдрал ч юм уу их чөлөөнд хүрсэн амьдралаар амьдраад байгаа вэ гэхээр тэр сэтгэлгээг өөртөө суулгасан болохоор тэгээд байгаа. Тэгээд огт төрмөл зүйл биш шүү дээ. Энэ сэтгэлгээ гэдэг зүйлийг суулгаж хөгжүүлж ингээд явнаа гэсэн. Тийм учраас тэгээ бүр ингээд зээлж хамаагүй сур. Зээлж хамаагүй сур нэр. Зээлж хамаагүй тэр аялаж тэр мэдрэмжийг аваа. Энэ хүний тарих гэдэг зүйл чинь мэдрэмж гэдэг зүйлээр хөгждөг юм. Мэдрэмж нь мэдлэг гэдэг зүйлээр цаашаа ингэ өргөждөг юм. Энэ зүйлийг сураад манайх ингэж болохгүй юу? Пүрүүсээ томруулахгүйгээр тэр пүрүүс томруулах мөнгөөрөө сэтгэлгээгээ томруулж болохгүй юу? Нэг өвөлдөө годон готл авч өмсөхгүйгээр те хүнээс дотохгүй гэж явахгүйгээр нэг готлны мөнгөөр өөрийнхөө амьдралыг өөрчилж болохгүй юу? Тэ өнөөдөр чи нэг шинэ жилийг алгасчих болохгүй юу? Чи тэнд очиж ууж ицсэн хөөрхөн сайхны мэдрэл яг ямар хэрэгтэй? Нэг орой хүнд хөөрхөн сайхан харагдахын төлөө 600-аас 700 мянган төгрөг зарцуулна гэдэг бол эмгэнэл ахгүй. Эмгэнэл өнөөдөр чиний амьдрал эрх чөлөөнд хүрчээ чи тэгээд байна. Өнөөдөр хамгийн эрх чөлөөнд хүрээгүй хүн тэгдэг. Хамгийн ядуу хүн тэгдэг ер нь. Хамгийн ядуу хүн бусдад илүү харагдах дээр тэр өдрийн өнөөдрийн кайф дээр эхэлдэг заяа. Хамгийн баян хүн тэгж одоо тийм үр ашиггүй зүйл цагаа гаргахгүй шүү дээ. Тэрэн зориулж хувцаж авахгүй, нүүрс бодуулахгүй тэгш нийгмийн хэрэгцээ ажилчин ангийг торгохын төлөө байж байгаа. Одоо шинэ жил, event, үйл ажиллагаа гэдэг энэ ажилчин ангийг аялж нэг юм ажилчин ангийг торгохын төлөө байдаг. Амьдралыг төр одоо баяр жаргалтай болгодог. Тархийг хуусан зүйлд нэг сэтгэл хөрөдгүйгээд байхгүй шүү дээ. Яг өөрийнхөө амьдралын үн цэн эрх чөлөөг олцсон хүн тэр шинэ жил гэл ингээл гүгээд байхгүй дээ. Тэ. Тэгээ би чамайг юунаас эхлэх вэ л гэж энэ сэтгэлгээ гэдэг үгийг бараг ингээд 100 хэлээд байгаа. Сэтгэлгээнээс эхлэе. Чи ядуу сэтгэлгээ баян сэтгэлгээ болгоо. Ажилчин сэтгэлгээ, саяны хийсэн 3 сэтгэлгээ бүгдийг өөрөөсөө ялгаатай сэтгэдэг болгоо. Тархинаас зүрх сэтгэлээсээ зөв асуулт асуудаг болгоо. Тэгээд өнгөрсөн цагийн чамд садаа болоод байгаа зүйлээсээ хөнгөрөө ачаанаас сал. Ингэж чи нөө эрүүл бие саруулхаа оршин гэдэг энэ цаан чинь эрүүлэр сэтгэдэг хүний хэлдэг байхгүй. Чи муу зуршилтай байгаа тохиолдолд, сэтгэлийн шарахтай байгаа тохиолдолд, дотоод хөвгт чинь шарахтай байгаа тохиолдолд, тэгээ энэ хайрцгуудад байгаа тохиолдолд чи амьдралын бодит боломжийг олж авч чадахгүй хэмжээнд байгаа л гэсэн. Тэгээ эднэрийг гаргаж хаяад нэг хүн хайрцагнаас гарахаараа юу болдог вэ гэхээр бусдаас ялгаатай сэтгэхэд ирэхээр тэр том боломжуудыг бүтээдэг шүү дээ. За ингэж ямар ч бизнесийн төвхийг ямар ч юм амжилтанд хүрсэн хүнийг бодохоор энэ яаж сэтгцэн бол гэмээр л дэд шүү дээ. Энэ одоо MacBook гэдэг тий Apple гэдэг яаж сэтгцэн бол Монголд ч гэсэн яаж сэтгцэн бол гэсэн брэндүүд бас байж л байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чи энэ сэтгэлгээний хайрцагнаас төвжэнээс ингээ өөрийгөө мултлаарай. Тий. Тэрний тулд хөрөнгө оруулмаар бол та яадаг сэтгэлгээний коуч хөтөлбөрийг санал болгож байна. Сэтгэлгээний коуч хөтөлбөрт бид бүхэн яг тэр амьдралын ухаан стресс менежментээс гадна чи өөрийнхөө тархийг хэрхэн жолоодох вэ? Сэтгэл зүрхийг хэрхэн жолоодох вэ? Тэгээ бидэнд бас сүнс гэдэг зүйл байгаа шүү дээ. Сүнс үдрэхэр физикээр бодоорой. Тэ? Физикээр бодоорой заяа. Тэгээ тийм учраас тэр зүйлүүдэд удирдах сурах ядаж эхлээд өөрийгөө удирдах сурчий. Дараа нь гэр бүлдээ манлайлал нөлөөлөл үзүүлчихье. Дараа нь бизнесээ удирдъя гэж ярих гэдэг байхгүй. Тэгэхээр өөрийгөө удирдах сураагүй ээжиж том зүйл рүү өсчээд орохоор уналт нь маш их байгаад тэгээд хүмүүст буруу ойлголт, буруу итгэл үнэмшил, хязгаарлагдмал итгэл үнэмшил сураад байгаа. Бизнес хийх хэцүү, тэгээ гэртээ суух хэцүү, ажил хийх хэцүү. Тэгээ амархан зүйл хаана юм бэ? Энэ гурван хүмүүс гуруулаа л үнэхээр хэцүү гэдэг байна. Хэцүү, тий? Хэцүү. Гэртээ суудаг ээж
нийгмээс тасраад хэцүү байна. Хүүхэд хараад би ингээ хоцорчлоо гэдэг ингээд нэг юм зовлон тоочоод амьдралын асуудал дуусахгүй те. Өөрийгөө хохир сэтгэлээр ингээд авч үзээд байна. Бизнес хийдэг юм ихтэй бизнес хийх үнэхээр дарамттай барган хүн хийж чадахгүй те. Ингээд амьдралаа золиослж чи ер нь бүгдээрээ өөрийгөө золиослж чинь гэдэг параграфтай байгаа сте. Гэртээ суудаг гэж өөрийгөө золиослж хүүхдээ өсгөх шаардлагатай гэж тэгээд өөрийгөө золиослохгүйгээр хүүхдээ өсгөж болдог. Чи өөрийгөө золиослохыг хүүхдтэй харуулж байгаа бол хүүхд чинь ч гэсэн ирээдүйд яг чиний амьдралыг давтна. Өөрийгөө золиослж байгаа програмаар чинь л амьдрна. Тэг чиний амьдрал чамд таалагдахгүй бол бас л хүүхдийн чинь амьдрал чамд таалагдахгүйгээр сурж байгаа. Чи үг үйлдэлээр те ээж нь гэртээ суудаг ээж илсэн. Миний хүүг том өрөөдөлтөй зорилгодоо хүрээрээ гээд ингээд дугуулсан секцэнд авч яваад нэмэргүй. Юу гэхээр хүний ухамсарлахгүй үл ухамсарлахгүй тэр үйлдэлээр хараад сурч идэг. Тэ яг л нөгөө чи тамхи татаад байгаа юм миний хүү тамхи хортой бити татаарай гэдэг шиг. Чи өөрийгөө золиослож харуулдаг байгаа бол ээж хүн болохоор эмэгтэй өөрийгөө золиослдог юм байна гэдгээр ингээ хардаг. Өөрийгөө золиослохгүй хүүхдүүдэд өсгөөд өөрөө ээж мөрөөдөлтөй байхаар хүүхдүүд үнэхээр өөр болдог. Эмэгтэй хүн нэг хүндлэл буцаагаад гэр бүлийн эрүүл харилцаа гэдэг зүйл эндээс үүсдэг. Нөгөө гэр бүлийн сэтгэлийн шарахгүй амьдрал гэрийнхэн аль нь ч өөрийгөө золиослохгүй. Энэ зөвхөн эмэгтэй биш ээ. Аауд маань бас өөрийгөө золиослоод байгаа байхгүй. Би яах вэ? Миний үр хүүхэд миний эхнэр болж байвал гэд өөрийгөө золиослоод тэгээ тэр стресс заримдаа ууж идээд гаргадаг ч юм ийм байдлаар яваад байна. Эренчтэр, эмэнчтэр, эцгэнчтэр, ихэнчтэр, үр хүүхдэнчтэр нэг нэгээ золиослохгүйгээр ингээ амьдарч болно. Энийг болохоор эрүүл сэтгэл зүйн. Бизнес хийдэг эмэгтэй гэр бүлээ золиослохгүйгээр бизнесийг хийж болно. Заавал ингээд мөнгөний боол игээд те нэг юм тойрог дотроо орчоод ингээд манаад ингээд суугаад байх биш ээ. Чи тэгээд болохгүй гэдгийг нь одоо ойлгоцсон бол энэ хүнд ачаанаас салаа. Тэ өөр сэтгэлгийг ингээд суралцаа, хөшөөргийг суралц, бусдаас ялгаатай суралцаа. Ажилчин анги маань улсын төлөө өөрийгөө золиослож байгаа. Улсын төлөө багш нар өөртөө золиослоод, үр хүүхдээ золиослоод, гэр бүлээ золиослсон л гэдэг. Тэгээ одоо бол харамсахгүй л байгаа хэл та. Тэрийгээ бүр ярьдэн штэ. Өөрийнхөө ч хүүхдийг харахгүй, үр хүүхдээ харахгүй би бусдын хүүхдийн төлөө явж байгаа буянтай ажилтай шүү гэдэг. Бусдын хүүхдийн төлөө явж байгаа буянтай ажил чинь буцаага таны хүүхдийн ирээдүйг шийддэг юм аа. Загсны мөр усгүй ээж аав нь байнга ажилтай байсан хүүхдүүд үл хайхраг хүчрхийл. Хүүхдүүд золигт гараад золиосонд гарчдаг. Цаг наргүй ажиллаад байгаа айлын хүүхдийн сэтгэл зүй тэ өөрийнхөө тэр ухамсарлахгүй чадвар ингээд бүр ялгаатай. Эргээ харахаар юм чанаргүй иргэн бэлдээд нь шүү дээ. Гуруулаа чанаргүй иргэн бэлдэж байна. Өөрөөр хэлбэл гуруулаа золиослж байгаа учраас. Гэртээ сууж байгаа ээж нэгдүгээрт би хажууд нь махан биеэрээ байгаа юм чи би хүүхдтэй бүх юмаа зориулж байгаа гэж бодож байгаа. Үгүй. Чи хохирол сэтгэлээ суулгаад байна. Чи золиослох сэтгэлээ суулгаад байна. Чи хажууд нь аз жаргалтай биш л шүү дээ. Би залуу насаа чамд зориулж байна. Тэ бүх юмаа тэгээ эргээд гондно. Би чамд залуунаас бүх юмаа зориулсан гэх тэ. Нэг гэр нь ундуу сундуу байсан ч уураа хүүхдтэй гаргаж байгаа. Тэ аз жаргалгүй гэртээ сууж байгаа ээж өөрийгөө хөгжүүлэхгүй сууж байгаа ээж хүүхдээ хордуулж байгаа. Дал тухамсарт нь хохирол сэтгэлийг суулгаж байгаа. Өөрөө болохоор бодож би ажил хийхгүй хүүхдүүдтэй ингэж байгаад чанартай цагийг эзэж зарцуулахгүй. Чи уурлаж суугаад махан биеийн манаад анхдагч хэрэгцээг хангаад амраа нь хоол хийгээд гал усан төлөвдөчихгүй те ингэж байлгаж байгаа чи хүүхэд өсөж ийн гэж бодож ивэл чи зүгээр яг л амтнд хийж байгаа юм тийж байгаа юм шиг байна. Гэтэл яг үүндээ бидний хамгийн чухал хэрэгцээ юу гэж энэ жинхэнэ ээж хүн гэдэг сэтгэлгээ аав хүн гэдэг сэтгэлгээ хүүхдийнхаа сэтгэлгээг хөрөнгө оруулж байгаа ээж аав хүүхдээ өсгөж байгаа гэж яаж байгаа. Өсгөж байгаа. Хэрвээ чи одоо өнөөдөр амд нь бантын хийгээд тэгээ ингээд суулгаж байгаа юм бол чи хүүхдээ тижээж байгаа. Үнэхээр чи тижээд юм хүүхдээ. Манайхаа ингэдэж штэ хэдэн хүүхэд ингээд ухамсарынхаа төвшингээр ярьдаг штэ. 5-6 хүүхд тижээх гэж хэцүү байна. Яг үнэ яриад байгаа. Нэрийг тижээх гэж хэцүү штэ. Хүүхд тижээх хэцүү. Малч бас тижээх хэцүү. Тэ ухамсарыг нь хооллохгүй бол тэр хүүхдийг тижээж л байгаа гэсэн үг юм. Тижээж юм чи зөв ярьж байна. Эхнэрээ тижээж юм зөв ярьж байна. Чи эхнэрээ яг мал шиг хардаг юм байна. Тэгэхээр эхнэрээ бас тижээх шаардлагатай. Эхнэр өөрийгөө тэгж мал шиг хараад ах шиг байна. Гэртээс өдөг зэрэг тижээл гэж байна. Нөхрөөрөө тижээл гэж байна.
Тэг гэртээ суудаг ээж заавал орлогогүй суух ёстой гэдэг хайрцаг дотор хайрцаглаад маш их тижэл гэж амьдрах амьдралыг сонгож байвал тэр чи өөрийнхөө сонголт юм аа. Энд дээр одоо нэг цаг үе бичдэг тийм амьдралаар ингээ амьдарч ийсэн аа. Үнэхээр нэг өөрийгөө яг мал шиг л ойлгодог гэсэн юм чинь. Нөхрөө тижэлж байгаа гин буруугийн мэдрэмжтэй гэдэг. Өөрийгөө хүндлэхээ бүр мартцсан. За тэгэхээр бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд ойлгомжтой. Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг хангахгүй бүх зүйлийг материалгаар шийдэхийг оролдоод идэв. Тэ? Хүүхдүүдтэй би байр авч өгсөн, машин авч өгсөн. Хүүхдүүдтэй би юу чамайг юугаар дутаасан юм? Би бизнесийгэд олсон орлогоор чамд ингэж зориулж байгаастай гаднаас төргөн оловчиж өгж байгаастай. Өөрийнхөө байхгүй цагийг нөхөхийн тулд хүүхдүүдтэй материалын зүйл авч өгснөө тэрийг би асал хүүхдээ өсгөчлөө гэж байна тэ. Тэгснээ ингээд төлбөртэй сургуульд оруулж байгаа байдлаа бас ингээд чанартай амьдрал одоо сэтгэлийн курс сурсан бизнес эмэгтэй ингээд ярьж байгаа хгүй би урд нь ингээд амьдралын чанарыг арай өөрөөр төсөлдөг гэжээ. Ингэж одоо нэг хүнээс тутахгүй сэтгэлгээ хүүхдтэй заасан ингээ хамгийн сайн сургуульд өгөөд хамгийн гой машин нуулаад хамгийн гой хауст ингээд амьдруулсан чинь миний хүүхэд надаас тэ ад жаргалгүй нөхмээр ингэж хэлсэн. Амьдрал айгу утгагүй гэж хэлсэн. Дахиад нөгөө ухамсар сэтгэхүй сэтгэлгээг нь хижээдэггүй, хүндлэлийг нь хижээдэггүй, сэтгэл зүйн хэрэгцээг нь хижээдэггүй. Ийм бай. Асар их одоо мөнгөний блог шарахтай байсан хүмүүс бас ингээд амбиц карьер бусдад тоогдоход тулд ингээд яваад байдаг. Тэгэхээр бизнес хийж байгаа эмэгтэйчүүд буцаагаад хүүхдүүдэд нь асуул үүсээд байгааз тэнцвэр гэдэг зүйл. Ажил хийж байгаатай бүр яриад ах юм байхгүй. Орой ажилласаа ирээд ядарлаа. Нэг юм ажил хийж байгаа гэдэг нь хороогийн бүх зүйлийг хийж байгаа юм шиг итгүүлцээ итгэл өмчлөлт асуудал. 8 цагийн ажил хийж байгаа 16 цаг ээлжинд яваад ирж байгаа ажил хийж байгаа учраас намайг хүндэл гэдэг тийм сэтгэлгээ байгаад. Уучлаарай чи эхнэр хүүхэд аваагүйсэн ч дээ эсвэл нөхөр аваагүйсэн ч дээ чи амин зулгаад хийжихийн тулд ажил хийж л дараа. Ажлыг мандуулж ойлгоод байгаа ажилчин сэтгэлгээний ч асуудал байна. Гэхдээ чи ар гэрээ золиослж байгаа штэ. Бидэнд ингээд нэг юм үүрэг хариуцлага гэдэг зүйл байгаа те. Чанартай цаг гаргах. Одоо юу гэдэг нэг юм хөвшүүл амьдрал те. Одоо ажилдаа явлаа, цалинбуулаа, хаяа KFC орлоо. Тэгээд ийм амьдралын нэг цикл дотор те ингээд амьдраад эндээс өөр сонголт байд юм а гэхээр хүлээж авах чадвар байхгүй заримдаа. Амьдрал энэ тойргоос гарч болдог байтугай ингээд тэгээд яг тэр тойргоосаа гараа явж байгаа хүмүүсийг муулдаг хамгийн амар нь яг энэ хайрцагт байгаа хүмүүс буцаагаад те одоо 70 90 дээр бикинитэй явж идэг хүүхнүүд ч юм уу те хэдийн орлого молгоо шийдээд ингээд явж байгаа дэлхийд тойроо аялал явдаг ч юм уу хүссэн газар руу нисэн явдаг ч юм уу те тийм эмэгтэйчүүдийг одоо муулнаа ирчүүдийг ч бас муулнаа те мөнгөтэй баян юунууд гэл ингээд хийдэг. Тэгээ өөртөө баян болохыг зөвшөөрөхгүй болохоор тэдрийг харахад дургуун те одоо тийм хүмүүс нь халууранд явчихаа штэ. Амьдралаа шийдсэн хүмүүс нь утаан дотор суухгүй жигээ халууранд явчихаа. Өөр хүмүүстэй ч гэсэн утаанаас хэдийн шийдлээ олцсон байгаа. Тэгэхээр тэр шийдлийг олж чадахгүй байгаа чамд асуудал байгаа шүү. Тэр хүмүүст асуудал байхгүй. Тэд нар харин амьдралын чанарыг ойлгоцсон учраас яль чанартай газар өөрийгөө аваачаал ингэ байж байгаа юм шүү. Тэ? Чи бачимдмаар ивэл тэр хүмүүс рүү бачимдаж тэр нийгэм рүү гарахаас илүү сэтгэж чадахгүй байхаа өөртөө бачимдмаар байгаа. Яг энэ асуултыг өөрөөсөө тавьсан өдрөөс эхлээд миний амьдрал өөрчлөгдсөн байна. Яг ингэ эхэлж явах үед ингээд өөрөөсөө ингээд асуусан юу вэ гэсэн чинь хүүхдээ аавгүй амьдруулчихсан. Хүүхдээ аавгүй амьдруулсан. Тэгээ бас хохирох сэтгэлгээтэй байсан. Тэ? Хүүхдээ чанаргүй амьдруулж байгаадаа гимшээ сэтгэлгээ өөрчлөх шаардлага гэдэг зүйл үнэхээр гарсан. Яагаад миний хүүхэд олоод төрөөд энэ хүүхэд ингэж зовох хэрэгтэй юм бэ? Яагаад энэ хүүхэд илүү боломжийг би нээж өгч чадахгүй байна? Би эцэг их юм бол би илүү сэтгэж илүү гоё зүйлийг харуулж гасан тий. Энэ дэлхийд дээр зөвхөн ингээд монголчиг хохирох сэтгэлгээд утаатай юм ертөнц байдгүй шүү дээ. Өөр улс үндэстэн соёлтон байдаг. Өөр хоол амт байдаг. Өөр гоё мэдрэмжүүд байдаг. Тэг хүн ингээд чөлөөтэй сэтгэхийн гайхамшиг гэдэг зүйлийг хүүхдтэд үзүүлэн гэдэг өөрөө асар том хөрөнгө оруулалт байгаа байхгүй. Элон Маскийн чинь хүүхэд ахт нь хүүхдүүд аваад Америк руу тойрол аялал ингээд аялдаг байсан учраас одоо Элон Маск ингээд дэлхийг ингээд өөрөөр харж байна. Хүүхэд ахт нь энэ сэтгэлгээг нь тэлсэн хүүхдүүд нэг өөрөөр сэтгэхэд байна гэдэг зүйл.
Гэтэл манай нийгэмд юу ажиглаж байгаа гэхээр өөрийнхөө амьдралын туршлагыг хүүхдээсээ чи даруухан бай, чи ажилтай бай, чи ямар мэрэгчлэлтэй болох юм гэж асуудаг. Анхнаасаа л хүүхдээ ажилчин анги болохоор бэлтцсэн, өөрийнхөө амьдралыг давтахаар бэлтцсэн. Тэгэл айлд очсон ч гэсэн, энэ тэнд очсон ч гэсэн хүүхдүүдээс ингэ асуулт асуугаа. Чи ямар мэрэгчлэлтэй болох юм? Чамд ямар хамаатай юм? Яг гадаа тэр хүн заавал ажилчин анги болох юм уу? Тэгээд нөгөө өөрсдийнх нь тархиныхын туршлаганд нь хэдхэн мэрэгчлээдэг юмч багш цагдаа мис ингэ хэдхэн тэр туршлагаараа ингэ хараад дэлхийд дээр дахиад шинэ эрэлт өсөйт мэрэгчлүүд үүсээд байна. Шинэ коуч мэрэгжил бол хүн болгон тулгамдж байгаа эрэлт хэрэгцээ маш өндөртэй. Хүн болгон нэг мэрэгчлээ сайн мөртлөө амьдралаа удирдах чадахгүй шүү дээ. Тэгвэл тэнд эрэлт хэрэгцээ байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээ нийгмээсээ гараад хайрцагнаас гараад ингээ сэтгэхээр гаднаас нь ингээ харахаар ингээ хүн амьдралыг эрүүл ухаанаар харж эхэлдэг юм байна. Тэгээ өөрөөсөө салаад эхлэхээр тэгэхээр тэр боломжийг бас өөрөө өөртөө олгоорой. Тэ? Боломжийг бас хүртээрэй гэж хэлмээр байна. За тийм байна. За тэгээд манай сэтгэлгээний Update Mind Acting сэтгэлгээний коуч хөтөлбөрт яг энэ сэтгэлгээг бүх талаас нь нээх, гэр бүл талаас нь, ажил карьер талаас нь, за тэгээд дээрэс нь хувь хүн талаас нь, за тэгээд дэлхийд талаас нь ингээд нэг бүх хөтөлбөрийг цогцоор нь олоодаг. Тэгээд тэр дундаа эхлээд өнгөрсөн цагтаа нь ажилтдаг. За манай хэд анги маань бүрдээд өчтөр ер нь дүүрсэн дээ. Ер нь дүүрсэн. Тэгээд 3 дахь өдөр хичээл маань эхэлж байна. Вебсайтн дээр маань нээлттэй хичээл маань орцсон. Тэгээд бид бүхэн хагасаа өдөр танхимын 4 уулзалттай, Zoom-ийн 4 уулзалттай бусад хичээлүүд маань бүгдээрээ онлайн дээр байдаг. Хүссэн цагтаа ингээд суралцаж дижитал ертөнцөөр сурах боломжтой. Энд одоо ямар ч мэрэгчлээ, ямар ч ажилтай сургууль соёл төгсөөгүй байсан ч болно. Энэ манайхан нэг юм сурах айцтай байдیں۔ Би 10 жилдээ муу сурч ирсэн. Одоо юм сурна гэж байхгүй бах та. Чи сурах айцтай байгаа бол одоо хүртэл суралцсан арга барил чинь буруу байсан гэдгийг би чамд хэлмээр байна. Юу вэ гэхээр бидний систем өөрөө хүний тарих хайрцаггүй сэтгэдэг байсан бол хин тэнд ажилчин анги ингээд сэгээ суугаад хүний ажлыг дуулууртай гээд цалин тэр жоохон цалин горлоо сууж байгаа хэрэг. Тийм ч учраас бид нарыг мэрэгжил гэдэг зүйлийг бэлтгэхийн тулд хүний тархины сэтгэх чадамж, сурах чадамжийг хязгаарласан, цээжлүүлдэг, шохоод олоодаг, хүчээр ингэдэг энэ зүйл маань одоо доктор маань үлдчихчихлээ. Би муу сурдаг, би боловсралгүй гэдэг ингээд дутуугийн мэдрэмжүүд маань бидрийг өөрөө өөртөө итгэлгүй байгаа байдал маань нөөц боломжийг ингээ хааждаг. Тэг чи тэгж бодож байгаа бол те одоо би дээд сургууль төгсөөгүй те би одоо онц сурдаг байгаагүй орж ирсэн хүмүүс ингэж байгаа байхгүй. Би муу сурвал яах юм бэ? Онц сурах юусоо шаардлагагүй, хичээх юусоо шаардлагагүй. Яагаад гэвэл хичээг хаана өсөе? Чи өнөөдөр хүртэл амьдралдаа маш их хичээсэн шүү дээ. Чаа хичээгээгүй гэж хэлэхгүй. Чи өнөөдөр хичээгээд дахиад постлоо сууж байгаа шүү дээ. Хичээгээд. Энэ хичээж байгаад чи асуудал байсан байхгүй. Хичээж байгаад чинь хитрхийг гүрийж байгаад чинь асуудал байсан. Энэ сэтгэлгээний асуудал энэ хичээж байгаад л байсан. Тэгээд дээрэс нь хичээж сурдаг байдлууд. Өөрөөр хэлбэл бидрийг өдий хүртэл ил ухамсарын төвшөнд сургасан. Ил ухамсар гэдэг нь одоо чи намайг сонсож байгаа энэ ухамсарыг хэлээд байна. Гэтэл бид нар 70 ухамсарын төвшөнд сурхаас нааш үл ухамсарлахууд бидний мэдлэг орхоос нааш бид нар амьдралдаа ямар ч үр дүн гаргахгүй. Тэг чи өнөөдөр хүртэл маш их сурсан шүү дээ. 10 жил сурсан, их сургууль сурсан. Би чамд бүх мэдлэгийг нь асууя л да. Тэгээ тэр амьдралдаа яг ямар юунд хэрэгтэй юм? Инженер хүн байлаа гэхэд физикт ингээ хэрэгтэй байсан баг. Бусад сурсан мэдлэгийн юунд хэрэгтэй байсан? Өнөөдөр хүртэл суралцсан зүйл чинь өнөөдөр суралцсанараа ухаантай байдаг байсан бол өнөөдөр чи эрх чөлөөнд хүрсэн байгаа шүү дээ. Хамгийн гоё үг гэдэг те. Чи өнөөдөр ухаантай юм бол тийм их мэдлэгтэй бол яага ядуу амьдраад байгаа юм. Тэр үг ингээд бүр голын номоод хэлсэн. Тэр яг энэ систем маань өөрөө бид нарыг тэгж хайрцагласан юм байна. Өөрөөр хэлбэл чамааг ухаантай гэж чамд итгүүлээд тэгээд яг нөгөө харахны урд бяцлаг бариад явж байгаа шиг юм сэтгэл өгсөн байна. Тэр энэ хайрцагнаас гараа, энэ тойргоос гараа, тэгээд зөвхөн өөрийгөө тайвшруулад яваад хэрэг байхгүй. Тайвшрах хэрэг юусоо байхгүй байгаа шүү дээ. Ирээдүй ямар вэ? Ирээдүй. Одоо 5 жилийн дараа ирээдүй бодъё л 5 жилийн дараа чи энэ сэтгэлгээгээр байх юм бол инфляц ундгараач унана, амьдралын асуудлууд дорддгоороо дордно. Өдөр болох юм, өдөр орох тусам энэ нийгэмд дордж байгаа юм шиг мэдрэмжүүд төрөөд байгаа нь чи дотроо дордод байгаа байхгүй юу? Өөрөө суралцаж хөгжихгүй байгаа учраас
Академик боловсрол, хувь хүний хөгжил хоёр асар өөр. Бидний энэ 70 дахь умсар зөвхөн логик сэтгэлгээ гэдэг зүйл байдаггүй. Академик боловсрол бол зөвхөн логик, боломжтой боломжгүй бодит байдлаар хар гэдэг зүйлийг заадаг болохоос биш. Хизээ 10 жил чи мөрөөдөлд өрхийн тулд зорилгодоо ингэж хөр чи ийм асуултаар өөртөө яв гэдэг зүйлийг амьдрал бид нар заадаггүй. Дипломын боловсрол, ерөнхий боловсролын гэрчлэгээ тийм зүйл мөрөөдөл зөрүүлэлт хүч ярьдаггүй. Зөвхөн зүүн тархин дээр л ажилладаг шин. Гэтэл амьдралыг цааш нь явж яваад энэ амжилттай хүмүүсийг судлахаар бид нэр төсөөлөх, мөрөөдөх, тэрийг бодит болгох, амьдралдаа татах, кавант орныг, таталцлын хуулийг амьдралдаа хэрэгжүүлсэн хүмүүс тийм босон гэд яриад та хэд бас дриллийн үзээ сууж л идэв үстэй ингээд. За би амьдралдаа ийм зүйлээ бодит болгох чинь шүү гэд ингээд сууждаг те. Тэгвэл яагаад энийг судалдаггүй вэ? Амьдралыг хялбаршуулсан зүйлийг хялбар аргаар амьдрах юм бол муу хүн болно гэдэг нэг найцтай тий. Амьдралыг хялбарч эмх зэгцтэй сэтгэж болно гэхээр итгэхгүй. Тэгээ тийм л айцтай. Ерөөсөө өөрийнхөө амьдралыг өөрчлөх, бусдаас ялгаатай сэтгэхээс айдаг айдас чинь чамайг сэтгэлгээний шоронд ингээд байлгаж байгаа. Тэгээ тийм байгаа ч бас бусдаас ялгаатай сэтгэрэй гэж хэлээд өнөөдрийн лайв өндөрлөе. За тэгээ өнөөдөр их гайхалтай өнгөрлөө. Өглөөнөөс хойш бүтээмж дүүрэн байлаа. Их сайхан өдөр байлаа. 200 хүн ирнэ гэсэн боловч баг 300-аад хүн ирсэн. Тэр заал дүүрээд хажууд нь бас хүмүүс зогсцоод их гоё өдөр байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн хөгжлийн шийдлэгээ төрийн бас байгууллага эмэгтэйчүүдээр хамтарсан тэр үйл ажиллагаанууд их гоё юм байна. Бусад дүүргүүд бас ингэ хэрэгжүүлээсэй гэж харсан шүү. Бусад дүүргүүд бас ингэ тэнд орлогоо нэмэгдүүлэх талаар ихтгэл орж байна. За Андре ахтай нэрэд хүн өөрийгөө өөрчлөх гой хувь нэгжлийн хичээлүүд орж илээ. За дээрэс нь төрийн бас байгууллагууд өөрийгөө олох талаар ярьж байна. За бизнес эмэгтэйчүүд өөрийн туршлагаа хуваалцж байна. Тэнд нэг гоё эмэгтэй гэртээ барайна хийгээд одоо бүр ингэ том бизнес одоо ингэ бизнесээ эхлээд бүр том үйлдвэрүүдийг хангах хэмжээнд ихэлсэн тухайгаа шүтээстэй хамтарсан. Тэгээ ийм гадуур чи өөрийнхөө төслийг яг өөрөө хэрэгжүүлсэн гэдэг зүйл тийм итгэл мөрөөдөл байх юм бол гадуур бас дэмждэг тийм байгууллагууд байд юм байна. Одоо тэр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага бусад ингэ байгууллагатай хамтраад одоо чиний бизнесийг дэмждэг тийм газрууд бас Монголд ингэ зөндөө байна. Тэгээ тэрэн дээр би одоо энэ ярианы 5 минутыг дуусгая. Энэ ярьсан хамгийн ашигтай бизнес бол хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олдог бизнес эхэлдэг. Энэ бол үеэс үл байсан зүйл. Тэгэхээр одоо ингэ жижиг бизнесүүдийг харахаар амгалан дөрнөө төрөөс төлөх юм. Тэгээ үйлчлүүлэгчээ татах маркетинг гэдэг байхгүй, үйлчлүүлэгчээ татах дээр ажиллахгүй зөвхөн уртх ямаа хийж сурах дээр ур чадвар дээрээ л ажиллаад ингэ байгаад байгаатай холбоотой ихэнх нь юм хасахтай дампууралтай гаццсан өөрийгөө амар ядрааж хийдэг. Амар бүр ингэ маш их ядрааж хийдэг. Тэгээ би онлайнаар хийхийн давуу талыг 5 давуу талыг хэлээ л. Нэгдүгээрт нь онлайнаар хийхээр түрээсийн мөнгө төлдөггүй маа. Түрээсийн мөнгө төлдөггүй. Юу вэ гэхээр одоо түрээсэнд хүн сая 500 2 сая байна уу? Эргээ харахаар жижиг бизнес эрхлэгчид үл хөдлөх ажилуулдаг хүнийг л тэжээдэг. Бүх амьдралынхаа турш. Би чамаас асууя танаа байрны доор байсан үс чин гинт гоо сайхан болоод эсвэл эмийн сан болоод ингээл дандаа солигдоод байгаа сте эсвэл солонгос ресторан болоод ингээл солигдоод байгаа энэ цаана тэр бизнесүүд дампуурж байгаа зарим нь ганц хоёр нь л өргөжж байгаа. Тэгэхээр жижиг бизнес эрхлэгчид ерөөсөө үл хөдлөх өрөнгөтэй одоо юу гэдэг одоо нэг машин дэдийн тэндгийн том офис байлаа гэж бодоход тэр офисын тэр дотор жижиг бизнес эрхэлж байгаа хүн болгоо хариуцлагатайгаар үл хөдлөх хөрөнгийн хүнийг тэжээхийн тулд байгаа шүү дээ. Сэтгэлгээ өөрчлөхгүй л бол өөрөө тэр сэтгэлгээ рүү орохгүй л бол за юм бэ. Тэ? За тэгэхээр түрээсийн мөнгө төлөхгүй гэдэг бол маш том өөр сэтгэлгээ байдаг. За дараачих нэг зүйл нь юу вэ гэхээр сошиал одоо нэг юм хүний нөөцийн асуудал гэдэг нь шүү дээ. Нэг юм хүн удирдахчийн төвхтэй хамгийн хэцүү нь хүнтэй харилцах те Эйнштейн хэлсэн байдаг шүү дээ. Хүнийг судалдаг ухаан бол хамгийн хэцүү юм аа. Физик бол амархан, энэ бүр галактик судлах амархан. Энэ хороо дээр хүнийг судалдаг, хүний сэтгэл зүйг судалдаг, оюун санаа судалдаг энэ ухаан, хүний нийгмийг судалдаг ухаан өөрөө хэцүү юм аа. Тэгвэл хотол ингээ манайхаа харахаар захирал нэртэй заяа. Жижиг бизнесүүдийн захирлууд нойлож байгаа бүх юмаа жугаан те
Тэгээд ингээд захирал нэртэй болохоос ш эргээ аргаар ажилчныхаа цалин өхийн төлөө өстө өөрийгөө өстө тамалж байгаа байхгүй. Ажилчдын цалин өгөн томруулбал илүү ашиг олно гэж байгаа ч гэсэн илүү дарамт учрна. Тэгээ энэ дээр их сайн жижиг бизнес эрхэлдэг хүмүүс ингээд яриаг ингээд сонсоод ер нь байгууллагын захирлуудыг сонсоод ажилчтай зөв мөнгөөр урамшуулал өгöd байхаас биш тэр нөгөө эзний сэтгэлгээ гэдэг сэтгэлгээн дээр нь бас ажилддаг юм байлээ гэсэн. Ажилчтай сургалт Монголд ерөөс авахгүй. Зүгээр л тэд нар мөнгөний авсан ч гэсэн одоо нөгөө олон ажилчтай хүн зовлонгод очсон байсан шүү. Бүр байр авч өгөөд те ингээд зөндөө юмар хангаад ах чинь ажилчид ингээд ажиллах гаргаа авчихыг хүний нөөцөө тогтоож чадахгүй ингээд. Энэ нөгөө байгууллагын соёл ихтгэл өнөмшил гэдэг зүйл суухгүй байгаа учраас тэр байгууллага ерөөсөө ажиллаж чадахгүй шүү дээ. Энэ чинь хувь хүний ихтгэл өнөмшилтэй бас шууд холбоотой шүү дээ. Байгууллага эрхэм зорилго гэдэг зүйл чинь тэр захирал нь ямар хүн бэ гэдэг шууд харуулад ингээд ирдэг шүү дээ. Тэгвэл яг тиймэрхүү юмтай ажиллахгүй зөв бэлэг тэмдэг болгоод тавьцсан. Яг энэ бизнес хийж байгаа тодорхойгүй. Ямар ч байсан нэг зорилго нь бол ажилчдаа нэмээд илүү ашиг олоод илүү баян болох гэдэг зорилготой ах шүү. Тэгээ тэр зорилготой хизээж өрхөд давбарчод байгаа. Энэ бизнесийг авч явж байгаа зүйл чинь ажилчтай ухамсар сэтгэлгээ гэдэг зүйлийг ерөөс ойлгохгүй тий. Тэгээд тэндээ. Тэгэд одоо яг энэ эмблем ч нэ реалтор ч юм уу тий. Ийм хүмүүс бас байна шүү дээ. Тэгэн утгал баг хөгжүүлнэ гэж яриад байхгүй. Баг хөгжүүлнэ гэж багийнхаа сэтгэлгээтэй ерөөсөө ажиллахгүй. Өөрөөсөө хамааруулаад өөрөө урдаас нь борлуулалт хийж өгöd борлуулалт хийхийг мундаг гэдээ ойлгочиход байгаа байхгүй. Мэдээж хүн ингээд амьдралаа дурш нэг лангуутай байгаад олон төрлийн хүмүүстэй харилцаад бараа бүтээгдэхүүн заах борлуулах чадамжтай гэдэг нь одоо тэр SEO-гийн чадамж гэсэн үг шүү дээ. SEO-гийн чадамж, борлуулалтын менежерийн чадвар байж болно шүү дээ. Маркетингийн тий. Тэгэхээр өөрөө бүх ажлыг хийдэг нэг юм дарамттай. Тэгээ энэ байдал маань гэртээ ч гэсэн харагддаг тухай ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд бизнес эрхэлдэг хүмүүс бас ингээд эндээс сонсоод нэрээ би тэр соёлыг яагаад би ингээд би өсчний хэмжээс итгэдэг юм уу? Би эсвэл ингээ хумс юу гэдэг юм. Би хэн болоод байгаа юм бэ те? Бараг ажилчтайгаа барлаг болцсон явж дээ шүү дээ. Барлаг болцсон. Нөгөөдөл нь ч захирал ингэх хэвээр захирал илүү мөнгө олоод байгаа маа гэж бодоод идэг. Гэтэл захирал өөрөө хасахтай зүгээр л захирал. Тэгээ тийм байдаг. Тэ? За тэгэхээр эндээс би юу хэлэх гээд байна гэхээр энэ сэтгэлгээ гэдэг юм чинь байгуулагч хэрэгтэй, гэрч хэрэгтэй, бүр ажил дээр хэрэгтэй зүйл байхгүй. Ажил мэдээж хүн ямар ч ур чадваргүй л ажлаас ур чадвар эзэмшээд өөрийнхөө бизнесийг аваад явж болно шүү дээ тий. Тэгвэл ажлаас юу суралцаад байгаа нь ч тодорхойгүй нэг хөгжихгүй газар гаццсан байдаг байхгүй. Тэр ажил нь ямар соёл байхгүй тий. Тэр ажилчны ур чадвар өсгöd байгаа юм байхгүй. Зүгээр л яг үндэ ингэ мөнгө бодож суудаг хамгийн ядуу болцсон байт юм аа. Ажилд ороод тий хэдийн цалинтай ингэсэн хүн бол хамгийн ядуу нэгдэг. Тэр ажил зөвхөн цалин харж явсаар агаад дууссан байдаг. Нэг зөөгч байлаа гэж бодоход тий. Тэр цалин гайгууд нь явсаар агаад хамгийн сүүлд нь юу ч ойлгоогүй бизнесээ ойлгоогүй байдаг тий. Нөгөө бизнес эрхэлдэг хүн яа тий. Эргээл хүний нөөцийн солигдоод ладаг захирал нь ингээл хүний нөөцийнхөө барлаг басаар агаад дуустдаг. Энэ бол ингээ сэтгэлгээ гэдэг зүйл. Нөгөө гэртээ байдаг ээж яадаг вэ? Өөр хүүхдээ бүгдийг ингээд өсгсөн гэж итгэж найдаад хамгийн сүүлийн амьдралын өөртөө итгэл нь би хүүхдүүдэд сайхан хүмүүжүүлсэн гэж итгэжсэн чинь хүүхдүүд нь том болоод ээжигээ хүндлэхгүй болцсон. Нөгөө өөрийгөө хүндлэхгүй гэртээ насаараа мөрөөлөж хүндлэхгүй байцсан болохоор тэгэд хүүхдүүдтэй гомдол тий өөртөө бүр улам л итгэлгүй болоод хүн чинь өөрөө нийгмийн амтай шүү дээ. Нийгмийн хэрэгцээг энэ сошиалоор ядаж ингээд нөхөд өөрөөрөө хөгжүүлэх хэрэгцээ байхад өөрийгөө тусгаалчдаг. Одоо яг гэртээ суудаг ээж нэ бийжтэй ингээд ойлгож юм тийм байсан үедээ найзтайгаа уулзгаас ингээд санаа зовдөг тий өөртөө итгэлгүй болдог ажил мэргэжил гэдэг зүйлээр ингээд өөрийгөө дутуу мэдрээд байхаар гэрээсээ ч гарахаа болдог. Тэгээд би нэг ахын түүхийг хуваалцаад ингээд лайв өндөрлөе 5 минут чиг яриад л идэг тий. Нэг ах ингээд насаараа жолооч хийсэн ах байсан байхгүй. Тэгээд би тэр ингээд ярилцаад ах нь амьдралдаа ганц л буруу юм байсан юм аа. Тэгээд тэр нь юу юм гэсэн чинь эхнэрээ гэртэн суулгасан юм. Би болохоор ир хүн учраас те ингээд нөхрөө эхнэрээ ингээд би юугаас дутахгүй тижээшин гэж бодсон. Тэ тэгээ би ерөөсөө мөнгөөр дутааж байгаагүй. Гэхдээ өөрөө гэртээ байхгүй тэр ах те. Тэгээд эхнэр нь эхлээд бол ингээд нөхөртөөгөө тэмцдэг байсан гинэ. Одоо би ажил төрөлд ормоор байна. Бага цалинтай ч хамаагүй би ингээд ажилд ормоор байна. Би яас ингээд нийгэм шүмээр байна те. Би ингээд хүүхдүүд өсгмөр байна гэж ингээд хэлсэн. Гэтэл нөхөр болохоор би чамаар юугаас дутаагаагүй зү. Нөхөр болохоор ингээд логикоор ойлгоод шүү дээ. Би одоо илүү их мөнгө олох юм бол эхнэрээ илүү жаргалтай болно гэж бодоо яваад байгаа шүү дээ. Одоо эр хүний хувьд тэгж бодоод шүү дээ.
Манай нөхөр ч гэсэн намайг тэгжээс үе байсан байхгүй юу? Би одоо ингээ хангалттай өндөр орлоготой чи наа сургалтаасаа юу ч олохгүй гэж юугаа яваад идэм бэ? Гэт ингээ явж исэн үе хүртэл байлаа. Анх ингээ дөнгөж эхэлж байгаа үед. Тэгээд тэр ах болохоор дараа нь яасан гэхээр эхнэр нь ингээ гэртээ суух тусмаа өөртөө итгэлгүй болоод сүлдээ нийгмээс өөрийгөө тусгаарлаад ууртаа болоод тий. Тэгэд бүр эхнэр нь харилцахад үнэхээр төвхтөө хүн болж ирсэн гэж байна. Юм болвол ингээ имзэглээл тий хэрэлдээл тий. Тэгээд ингээд өөрийгөө золиослж учраас байнга ингээл би чамаас олж ингээд өөрийгөө золиослсон. Өөр хүмүүсээс олж золиослсон. Өнөөдөр би ээжтэй тий ингэж энэ гэрээ авгаа болов гэсэн бол би өдөрт өөр зүйл хийж байгаа гэд. Тэгээд одоо тэр хоёр мэдээж ингээд насаараа нэг нь ажил хийгээл нэг нь амьдралаа бүтээсэн ч гэсэн харилцаанд тийм таатай биш. Их нэртэйгээ сүултээ би их нэртэйг үгч сольж чадхаа байсан төвчж л амьдардаг болсон гэж байна. Нөгөө сэдвч нийлхэ болно штэ. Тэр ах өөрөө жолооч игээл гадаад дотор яваал ингээл хэлсэн те. Тэгэл өөрийнх нь хувьд ингээд сэтгэлгээнд хэлээл байгаа штэ. Жишээ ингээд олон хүмүүстэй харилцаал туршлага болол те. Тэгээ гэртээ суугаад их нэртэйгээ ярих гэхээр ихнэр нь ингээд өдөр тутмын туршлага нь хэдэн жоохон хүмүүстэд хараад иргэнэг хавцаанаа эргэлдээд ингээд яваад байгаа учраас тэр хүний майндсет гэдэг зүйл ингээд гацсан. Тэр хүн амар сургалт муулт суугаад ингээд өөрийгөө өөрчилж исэн юм штэ. Тэгээд ирэнгуут л энэ хоёрт ингээд сэтгэлгээний зөрүү гараад эхэлж байгаа. Тэр манайхан бас бодмоор ирчүүд маань ч гэсэн бодмоор чи ямар амтан авчаагүй байхгүй амтан аваагүй яг хүнийг хайрлах гэдэг нь тэр хүний дуртай зүйлийг хүнд итгэж хувийн орон зайг хүндлэж тэр хүн мөрөөдөл зоригтой ингээд байхыг зөвшөөрөхийг хэлээд байгаа. Эрх чөлөө бол хайр бол эрх чөлөө. Одоо хин нэгнтэй хайртай нэг гэр бүлтэй байлаа гэдэг нь шүү дээ. Тэр хүнийг ингээд бүх талаар нь хориол эрхийг ингээд хязгаарлал байх юм нэр биш байхгүй юу? Тэг бүр ийм болвол бүр гоё одоо юу гэдэг те нөхөр нь хаашаач ажиллаар явсан те итгэлцэлтэй эхнэр нь цаашаа явсан мөрөдлөөр явсан те Монголд бол эхнэрийг явахыг хариуцлагатай шүү эмэгтэй хүний эцгийн эрэхтэй байдаг те үгүй тийм шээ яг юм эрэхтэй ш те нөхөр өөрийнхөө карьер амжилтыг бүтээсэн байж хүүхдээ харж байгаа оронд нь тэгвэл буцаагаад эхнэрээ бас дэмжмээр байгаа байхгүй. Эхнэр чинь бас мөрөөдөл зоригтой чам шиг нэг юм шиг чам шиг мөнгө олж чам шиг ингэж амьдрах хүний өөрийнх нь хэрэгцээ өөрөө мөнгө олж өөрөө карьер бүтээж өөрөө бүтээсэн баялагаас өөрийнхөө цэнийг мэдэрдэг юм байна л да. Хэдийгээр ингээд нөхөр хайртай те ингээд мөнгө өгж байгаа орон гэрээр хангаж байгаа ингээд хүний анхдагч хэрэгцээр хангаж байгаа гэдэг нь хүний дотоод итгэлийг бол нэмдэггүй юм байна. Өнөөдөр ийм нөхөр ингээл гадаад ажиллаач юм их нэртэй ингээд зөндөө мөнгө авсан ч гэсэн эхнэр тэр хүний мөнгөний үн цэнийг ойлгохгүй байгаа шалтгаан нь өөрөө олохгүй байгаа учраас тэр хүн өөр их муухай амтан юу гэхээр өөрөө олсон мөнгөө их нандиндаг аав ээжийн мөнгийг бол тоохгүй ингээд сайхан нойлын цаасал гайчдаг өстэй те тэгсэн мөртлөө яг өөрийнхөө тэгэхээр ирчүүддээ би хэлмээр байгаа байхгүй эхнэрээ хөгжүүлээ тэр хүн бас нийгэм би хэрэгтэй хүн гэдгийг мэдэрдэг тэр хэрэгцээг нь өгөөч тий маш олон залуучууд эхнэрээ зүгээр гэрт нь хорцсон байдаг чи угаасаа ажил хийгээд их мөнгө олох юм биш чи бизнес чадахгүй чи юу ч чадахгүй чи ерөөсө хүүхдээ хараал ингээл амьдрал гэдэг маань амьдын шорон шүү дээ амьдын шорон хайр гэдэг нь одоо шорон биш тий үнэхээр тэр хүний залуунаас бүтээмж энэ сэтгэлгээ энэ зүйлүүдийг хүн өөрөөсөө гэрэлтэх боломжийг олгооч. Эргээд эрүүл гэр бүл гэдэг нь болохоор одоо энэ гурван хайрцагнаас гараад эрүүл гэр бүл яа бүтээх гээд байгаа вэ гэхээр ир юм хоёулаа амьдралаас аз жаргал сэтгэл ханамжийг авдаг амьдралыг бүтээх гээд байгаа. Эргээд харахад ингээ харамсахгүй амьдрал. Тэрний төлөө тэрийгэ золиослцсан, энэний төлөө энийгээ золиослцсан гээд тэгээ өнөөдрийн мөнгө олохын төлөө хичээж байгаа одоо тэжээхийн төлөө хичээж байгаа материалын зүйлийн төлөө хичээж байгаа дурсамж ч юм бол үлддэггүй байхгүй юу? Яг эргээ харахаар хүмүүс тусалж исэн хүмүүст хэрэгцээг нь өгч исэн өөрийнхөө дотор өвдөл энэ гой зүйлийг нэг хийж исэн тэр дурсамжууд бидний амьдралд хамгийн сүүлд нь үлдэнэ. Тэгээ нийгмийн амьтан нийгмээс нь битгий тусгаарлаач гэдэг гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр чи эхнэрийнхээ өөрийнх нь те яагаад л ингээл эмэгтэй хүмүүс ингээд ер нь ингээл нөхөртөө үн цэнэг байна те гомдож уйлал ингээд нэг хохирос дэлгэтэй байгаад идэх цаа шалтгаан
өөрөө өөртөө үн цэнийг мэдрэхгүй байгаа учраас байнгын гонгонж гоншгоноод нөхрөөсөө үн цэн гуугаад л хурим бир гуух, гэрэлтийн баталгаа эсвэл юу гэдгийг манайд эмэг бүгч ч юм уу те. Нэг тиймэрхүү зүйлээр яагаад бид нар өөрийнхөө үн цэнийг хэмжээд байгаа вэ? Чиний үн цэн хязгааргүй баялаг гэж хэлээд байхад чи яагаад бусдаас яг тийм үн цэн хүсэж байгаа вэ? Ерөөсөө л одоо энэ амьдралд өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй байгаа учраас тэрийг нэхэд л хохироод л гоншгоноод л ингээд л байгаа штэ. Тэгэхээр хорвоо хамгийн гоё зүйл юу гэж хүн өөрийнхөө үн цэнийг бүтээх гэдэг юм бэл. Үн цэнийг бүтээх өөрийгөө хорвоод маш олон хүнд хэрэгтэй үн цэнтэй, ур чадвартай тий. Тэгээд өөрийнхөө амьдралыг тэнцвүүлсэн байх нь гоё юм аа. Гэдгийг би маш олон хүнд хэлхийг хүсэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл олон хүн яг юм өөр алдаанууд дээр нь л ажиллаж байгаа штэ. Алдаанууд дээр нь ажиллаад тэдний амьдралаас суралцаад байгаа учраас тий. Суралцаад байгаа учраас өөрийн амьдрал дээр алдаа гаргахгүй багасаад байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүст бас туслаад байгаа учраас энд бас тийм олон хүн тийм алдаа гаргахгүй гэдгээс яг өнөө манайхан чинь дахиан тарихтай гэдэг шиг ой санамж нь муутчаад идэг штэ тий. Тэгэхээр алсын хараа гэдэг зүйл дээр ажиглаасаа гэсэн үднээс бас ярьдаг. Дахиан тарихтай гэдэг нь өнөөдөр үер боллоо маргааш 70 барих талаар мартдаг тийм сэтгэлгээ. Өнөөдөр цалин буулаа үрлээ маргааш хин нэгэнд найдаж мөнгөө үрж байгаа. Энэ сэтгэлгээ хэлээд байгаа шүү. Чи бас тэгдэг. Өнөөдөр мөнгөгүй байж бахан юм зээлэр авцсан. Ирээдүйд орлохтой найддаг тийм. Ингээд ирээдүйд сайн сайхан зүйл болно гэд найдаад ирээдүйдээ сайн сайхан зүйл болох бэлтгэл өөр ерөөсө хийдэггүй. Цахилга бат байхгүй. Тэ? Гүйцэтгэл байхгүй, хариуцлага байхгүй. Тэ? Тийм байгаа бол ирээдүй ойлгомжтой 2 дээр 1 2 тэнцээ 4 гэдэг шиг өнөөдөр чи өөрийнхөө төлөө суралцаж хөгжихгүй өсөхгүй байгаа бол маргааш үр дүн чи ойлгомжтой чи унсаар л байгаа. Инфляц унж байгаа шиг чиний үн цэн бас унаад л байгаа. Тэгээ байгууллага л ажилчнаар хийж ш дутахгүй. Энэ нийгэм бас бизнесээр дутахгүй гарч ирсээр л бай, тий? Тэгээ муухай хэлвэл эхнэрээ ч гэсэн ир хүн дутдаггүй л ахгүй. Тэгэл маш олон эмэгтэйчүүд араар тавилсан гэл дусдаг штэ. Тий? Тэгээд тэрийг хэлээд байгаа. Тэгээд өнөөдөр өөрөөсөө нэг хатуухан асуултыг асуугаарай. Би яагаад өөрийнхөө сэтгэлгээ энэ амьдралын тойрогд өөрчилж амьдралын чанараа дээшлүүлэх вэ гэж асууад өнөөдөр лайв өндөрлөж байна. За тэгээ одоо яг сэтгэлгээний коуч хөтөлбөрийнхаа 1-р хичээл рүү орох чинь вебсайт дээр ороход ийм ажил хийж байна. Тэгээд та хэд маань над руу хувь чатууд биччихсэн байлээ. Өнөөдөр завгүй явж хахад биччихсэн байлээ. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл пин постор байгаа. Тэндээс аваад үзээрэй. Би өнөөдөр яагаад хүн суралцах шаардлагатай вэ гэдэг талаар тайлбарлах гэж их удаан суулаа. За тэгээд лайв маань бүр тасралтгүй ингээд үзээд маш удаан цагийг зориулсан та хэдтээс талархлаа. Бүгдээ сайхан амарцаг байна штэ.